Өнөөдрийн мэндийн үргээ шалгарсан мэдчилж байна. За өнөөдөр та хэдтэйгээ 2025 оны 4-р сарын Таран мэргийн уншлагаараа уулзаж байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийнхаа уншлагаар хэдүүлээ болохоор зэрэг 4-р сарынхаа ерөнхий төлөв байдал, ажил, карьер, хүн хоорондын харилцааг мэдээж хэрэг уламжлалт төсөөр унших болно. За мөн дээрээс нь нэмэлт хэсэгт байгаа нэмэлт хэсгээрээ болохоор зэрэг за 4-р сарда болгоомжлох зүйлсээс хийх зүйлс, за 4-р сард ирэх цоо шин сюрпризүүд, за мөн дээрээс нь сахиусын мессеж. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор зэрэг хэрвээ романтик уншлага дээр нь ямар нэгэн сонирхолтой юм гарч ирэх юм бол романтик уншлагыг бас нэмж харж өгнө. Тэгээд групп болгоны дараа бас яг ямар асуулт асуухаа дахиад нэг хэлэх болно. 4 шиг өөр хөзөр сонгосон байгаа энэ удаад. За энэ бол 1-р группийн хөзөр, энэ бол 2-р группийн хөзөр, энэ бол 3-р группийн хөзөр, энэ бол 4-р группийн хөзөр. За ингээд та хэд маань эдгээр хөзөрнүүд рүү анхаарлаа хандуулад за 4-р сард надад юу тохиолдохоо гэж өөрөөсөө асуугаад жахан бясалгаад за тэгээд аль хөзөр дээр нөөрийнх нь хамгийн их унаад байна те, аль нь хамгийн их татагдаад байна. Тэрийгээ сонгоход болно. Хитрхийг ургуулж бодох хэрэггүй. За яалтчгүй хоёр групптэй хоёр өөр хөзөрт татагдаад байгаа юм бол хоёулангийн сонсож байгаад аль нь илүү өөртөө таарж ийн. Таарсан мессежүүд аваад таараагүй хаяад явахад болно шүү. За ингээд та хэдтэй чимээгүй бясалгах цагийг өгье. За 1-р группийн маань уншлагатай тавтай морил. За та хэдтэй 4-р сарынхны ерөнхий төлөв байдлыг харж өгөхөд бэлэн болсон байна. За видео эхлэхээс өмнө та хэдтэй subscribe дараарай гэж сануулъя. Манай үзэгчдийн бараг 50-аас илүү хувь нь subscribe дараагүй байдаг. Тэгэхээр хэрвээ subscribe дарахаа мартсан байх юм бол дараарай. Тэгэх юм бол танд бас мэдээлэлд очоод видеонуудаа цаг тухай бүрт нь үзэх боломжтой болж өгнө шүү гэдгийг сануулахыг хүслээ. За тэгэхээр зэрэг эхлээд хэдүүлээ зөвхөн ерөнхий төлөв байдлаа харна. За үүний дараа болохоор ажил, карьертэй за хэрвээ сурдаг хүмүүс байгаа бол сурлага хөдөлмөр. За тэг хамгийн сүүлд нь хүн хоорондын харилцааг харж өгнө. За эхлээд үчигсэн хэдүүлээ 4-р сарда ямар хувийн нэрхтэй байхыг нь за Angel of the Day болон Demon of the Day гэсэн хоёр хөзрөөс харъя. За нэг нь сахиусын тэнгэрийн нэрхтэй, нөгөөх нь болохоор доод ертөнцийн нэрхтэй гэх юм уу. Team Oracle хөзрүүд байгаа. За эхнийх нь Angel of the Day хөзрөөс болохоор зэрэг энэ Mihail гэдэг хөзөр гарч ирсэн байна. За Love and Harmony will be in abundance. Тэгэхээр 4-р сар бол 1-р группийн эхний маань хувьд нэлээд юм хайр болон за эд баялаг гэхлээр эрэгтэйлийн эмэгтэйлийн нэрийг бас аль алинд нь маш юм тэнцвэртэй байж чадхаар сар тохиож байгаа харагдаж байна. Ерөн 4-р сар 3-р сарыг бодоход астрологийн байршлуудаас харахад ч гэсэндээ арай илүү зөөлөн юм сар болж байгаа. За тэгэхээр Mihail нь болохоор хайр болон ив нэгдэл бол маш их хэмжээгээр танд орж ирнэ. Тийм учраас өөрийнхөө сонголтуудыг нээлттэй байлгаарай гэсэн мессеж эндээс ирсэн байна. Нөгөөт нь болохоор зэрэг за luxury and wealth за luxury болон эд баялаг бол эд шийддэг шигээр гинт гарч ирэх боломжтой байдгаа. Гэхдээ ямар нэгэн байдлаар танаас том юм өөрчлөлтийг шаардж байдаг. Тэгээд ямар өөрчлөлтийг авахд бэлэн байна вэ гэж асуусан юм хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр хоёулаа бол нэлээд юм нэг нь хайрыг нөгөөд нь болохоор зэрэг эд мөнгөний талаар ярьсан байна. Тэгэхээр энэ хөзөрнөөс харж байхад бол 1-р группийн маань хувьд 4-р сар ажил, карьер, мөнгө төгрөг, сурлага хөдөлмөр нь бол бас нэлээдгүй чухал өргөгийг гүйцэтгэхээр байгаа нь бол шууд харагдаж байна. Тэгээ энэ нь бол таныг зөв чиглэл рүү мэдээж хэрэг дагуулж байгаа эд баялаг хангалуун байдал руу дагуулж байгаа гэдгийг бол харуулж байна. Гэхдээ бас нөгөө талаас болохоор зэрэг зөвхөн ажил, карьер гэдэг амар завгүй байгаа. Айгуу тийм rigid гэж ярьдэн штэ ингээд за өнөө өглөө босоод ингээл бүр нэг амар ингэж өөрийгөө хүчлэхгүйгээр арай л зөөлөн ийм хайрын энергийг бас давхар авч явж чадна гэсэн айгуу тийм хоёр ийм туйлын тэнцвэр харагдаж байгаа ийм хоёр хөзөр харагдаж байна. За одоо болохоор тарих хөзөрнүүдээ нээж харъя. За тарих хөзөр дээр Emperor буруу гарч ирсэн байна. Explorer of Cups буруу гарч ирсэн байна. Ace of Swords буруу гарч ирсэн байна. За хамгийн сүүлд нь Six of Pentacles. За тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө бол
4 үзэрний 3 буруу гарч ирсэн. Тэгээд хамгийн сүүлийн үзэр нь болохоор зэрэг ийм тэнцвэрийн үзэр гарч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинээс надад юу харагдаж байна вэ гэхлээр зэрэг та хэд маань яг одоогоор байгаа энергиуд нь бол яг энэ энергийг харуулж байгаа шүү гэн. Будын буцалтын энергийг надад харуулдаг юм шиг айгу санагдаж байна л да. Тий. За тэгэхээр яг одоогоор болохоор зэрэг хэдүүлээ ямар нэгэн зүйлийг бүтээх гээд тэр нэгэд яг бүтэж чадахгүй байгаадаа ингээд уурн нүрээд байгаа ч юм уу те айгуу тийм хүчилсэн энерги бол яг энэ эзэн хаан хүзэг буруу гарч ирснээс харагдаж байна. Тэг ингээд зүрнийхөө зураг руу харахад ч гэсэндээ эмбер хүзэг маань цэцгээр дүрслэгдсэн байгаа. Айгуу тийм сонирхолтой энэ спешиз тараа маань өөрөө айгуу тийм байгаль дээр суурилсан тий хүмүүсийг нэг амар харуулад байдаггүй заавал одоо эрэгтэй эмэгтэй гэсэн гендерт баригддаггүй төрлийн хүзэр байгаа. Тэгээ эзэн хаан гэдэг хүзрийг юм цэцгэл дүрсэлсэн нь маш сонирхолтой санагдаж байна. Улаан өнгөтэй гэдэг нь бол за мэдээж хэрэг гал энергийг нь бэлэгдэж байгаа. Гэхдээ энэ чинээс надад яг ямар мессеж нь илүү одоо онцгойлж орж ирээд байгаа вэ гэхэлэр зэрэг цэцгийг бид нэр хүчилж ургуулдаггүй шүү дээ. Одоо орчин нь тэ хөрсөн, чийгэн, температур нь бүх юм таарч яж ингэж өөрөөр ургадаг. За тэгээ бусад цэцэгнээс хамаагүй өндөр олж ургасан байгаадаа харж байгаа хэ. За энэ маань буруу харсан гэхэлэр зэрэг ерөнхийдөө бол та өөрөөсөө шалтгаалаагүй зүйлсийг контролдох гэж оролдоод байгаа нь өөрөө буруудаад ийм энергийн жоохон блокнд оруулсан байсан бололтой. Гэхдээ энэ бол зөвхөн бас тантай ч холбоотой биш. Ерөнхийдөө угаасаа 3 дугаар сар астрологийн хувьд нэлээд хүндхэн саруудын нэг байсан. Будын буцалттай. За тэгээд дээрэс нь хэртэлтүүд болсон. За сугар гараг бас буцаа хөдөлгөөнтэй явж байгаа гэх мэтчлэнгээр ингээд айгүй олон зүйлс бол бас нэлээд хойшилсан, удааширсан, сансаар нь болоогүй байж магадгүй 3 дугаар сард. Тийм тэгээд энэс болоо жоохон сэтгэл санаа савлгаатай. Нэг болохоор зэрэг үгээ бүгдийг ингээ би хийж чадна гэж бодоод нэг болохоор зэрэг бүх юм ингээ контролоос нь гарцсан юм шиг юм мэдрэмжтэй яваад байсан юм шиг байна. За тэгээ зарим нэг зүйлийн одоо гаргалгааг олох гээд үнэхээр гаргаж чадахгүй тэгээ бүр учир нь олдохгүй зарим нэг зүйлс дээр гацсан. За тэгээд айгүй их юм ургуулж бодсон бодлын төрөлтөлт их орсон байж магадгүй. Энийг болохоор зэрэг тамгын сэлмээс харж байна. За тэгвэл 4-р сард ямар ч байсан энэ байдал маань хамаагүй их сайжрах болно. Буцаад тэнцвэрээ баг багаар олж эхлэх болно. За 6-гийн зоос гарч ирсэн. Зоос хүзэг гарч ирсэн маань бол мэдээж хэрэг айгүй тийм юу буцаад юм газардлагатай болно гэх юм уу те ийш тийшээ савчаад ийш тийшээ өсчээд анхаарал нь сарнаад ингээд ахгүй ямар нэгэн зүйл дээрээ сайн төвлөрж аваад тэрнийхээ төлөө баг багаар алхмуудыг бол доктортойгоор хийж авч чадна. Тэгээ амрах үедээ сайхан амраад ажиллах үедээ ажиллаад ингээд байж чадна. За мөн дээрэс нь бусадтай хамтран ажиллахад бол бас айгүй сайхан сар болж байгаа харагдаж байна. Ер нь бусдаас ямар нэгэн өглөгөө эргүүлж авах, за зээл хүсэх те. За тэгээд тэдгээр маань энэ зүйлс маань бол бүтэлтэй байх боломж бол нэлээд өндөр байгаа харагдаж байна. За тэгвэл тэрнээс ч илүүтэйгээр ерөнхийдөө бол 3 дугаар сар нэлээд юм дэгэн догонтой байсан бол тэр энерги маань ингээд гой төлөвшөөд тогтун болж эхэлнэ гэдгийг бол яг энэ 6-гийн зоос маань илүүтэйгээр харуулж байгаа юм шиг санагдлаа. Тийм тэгэхээр 4-р сард ерөнхийдөө та хэд маань одоо 3-р сарын энэ олон энэ оргилсон буцалсан зүйлсүүдээс баг багаар илаашаад айгүй их юм давлгаатай байсан бол одоо усаар ярих юм бол тэ далаагаар ярих юм бол давлгаанууд ингээд тогтуун болоод за тэгээд ингээд буцаад нэг бүцүүлсэн ингээд нэг байрандаа орж байгаа юм шиг ийм мэдрэмжийг авна. Тэгээ энэ нь танд болохоор зэрэг айгүй тийм ив нэгтэл өндөртэй тэ хайр инэрлийг айгүй их мэдэрсэн. Нөгөө талаас болохоор зэрэг ер нь цаашдынхаа бас амьдралын баталгаа тий ажил карьер тий за тэгээ сурчлага хөдөлмөр энэ мэтчлэн зүйлстэй бол нэлээд анхаарлаа хандуулсан ийм сар болохоор байгаа харагдаж байна. За тэгэхээр хэдүүлээ одоо болохоор зэрэг астро шоугаа хийж үзье. Астро шоугаараа бас төлөв байдлаа харна. За санчир гараг 1-р гэр. За тэгээд тийм элхийн гарч ирсэн. За тийм санчрын энерги бол яг бас надад айгүй мэдрэгдэж байна. За энэ дунд шүү дээ тэгээ хумхын ордныхон, матрын ордныхон бас байж магадгүй, мэлхийн ордныхон бас байж магадгүй. Нар сар мандалтанд тийм ээ.
Ер нь бол 4-р сард бас үгүй байсан ч гэсэндээ та эдгээр орны хүн биш байсан ч гэсэн санаа зовох хэрэггүй. Зүгээр 4-р сард бас санчрын нөлөө жоохон өндөр байхаар харагдчихээн. Санчир гараг маань болохоор зэрэг биднийг ерөнхийдөө нэг юм голдролт нь оруулж өгдөг гараг байдаг. Заримдаа чангалах үедээ чангална. Гэхдээ тэр чинээгээрээ урамшуулна бас айгүй өндөр байдаг. За тэгээ 1-р хэрэг гарч ирсэн гэхээр 4-р сард бол 1-р группийнхан маань өөрсдөө дээрээ маш их анхаарах болно. За өөрсдийнхөө стилийн имиж, өөрсдийнхөө бусдад яаж илэрхийлдэг те. За тэгээд ер нь бол ингээд яг хувь хүн талаасаа би өөрөө хинбэ гэдэг дээрээ бас нэлээд их анхаарлаа хандуулсан. За нэлээд хөрсөндөө буусан сар болж магадгүй харагдаж байна. Тэгэхээр энэ оногчдтэй өөрийгөө өөрчлөхийн тулд ийм амьдралын хэв маягаа өөрчлөх бас хүмүүс байж магадгүй. Санчир маань өөрөө яг тийм гараг байдаг байхгүй ингээд хүмүүсийг айгүй тийм нөгөө discipline буюу хатуужилтаа болгож өгдөг ийм гараг байдаг. Тэгэхээр одоо өмнө нь болохоор зэрэгтэй ингээл турна гингуудаа за би ингээд 7 хоногт 10 кг хасна гэдэг ч юм уу ингээд өөртөө баг биелэгдэшгүй юм зорилго тавиал тэгэл хоолоо ингээл амар удаан идэхэ болсноо буцаад ингээд тэр хайсан жингээ ингээд айгуу хурдан нэмэх ч юм уу те нэг юм ийш тийш айгуу их савлсан байсан бол 4-р сараас ахуулаад энэ байдал маань айгуу төвлөрч эхэлнэ. Төлөвшөж эхэлнэ гэх юм уу да. Тэгэхээр 4-р сараас та хэд маань өөрөө өөртөө нэлээд юм дүн шинжилгээ хийгээд бодиттой дүн шинжилгээ хийгээд за тэгээд 7 хоногт 10 кг биш те. За одоо юу гэдгийг жилдээ тэтгэн килограмм эсвэл бүр килограмм дээр одоо зүгээр жишээ авч ярьж байгаа шүү. Зүгээр килограмм дээр бүр анхаарлаа хандуулахаа болоо зүгээр илүү эрүүл бай те. Усаа сайн ууй, шүн сайн удаж амрын, өдөртөө сайхан эрүүл зөв хооллоо те. За тэгээд ер нь нэг юм удаан хугацааны барьцтай, газардлагатай юм өөрчлөлтүүдийг өөртөө хийж амьдралдаа ийм шин татал одоо зуршлуудыг оруулж ирэхээр байгаа харагдаж байна. За тийм мэлхийн орд маань гарч ирсэн маань бас сонирхолтой. Мэлхийн орд маань болохоор зэрэг бас нэлээд ийм мэдрэмтгий ус төвтэй одоо ийм орд байдаг. Тэгэхээр хичнээн нэг талаасаа ингээд айгу тийм санчрын те одоо хатуужэл те татал зуршил энэ тэрэг гэсэн ийм тууштай байдал гэсэн юмнуудад анхаарлаа хандуулж байгаа ч гэснээр нөгөө талаасаа бас мэдрэмжүүдээ ерөөсөө орхиж хаяхгүй гэж харагдаж байна. Яг энэ хоёр те нэг нь болохоор зэрэг нэг юм айгуу тийм одоо бодит ертөнцтэй холбоотой нөгөөдг нь болохоор зэрэг илүү бодиттой биш те сэтгэл зүй сэтгэл хөдлөл гэх мэтчлэн ийм зүйлстэй холбоотой. Энэ хоёр юм эсрэг тесрэг хоёр туйлыг айгүй тийм гоё тэнцвүүлсэн, тэнцвэрийг нь байх гэж хичээсэн ийм сар болохоор харагдаж байна. Тэгээ энэ маань бол та хэдэд маань санчрын нөлөө байж байгаа гэхэлэр зэрэг зөвхөн 4-р сартаа дуусах биш ерөнхийдөө удаан хугацаанд үргэлжлэх ийм трансформац гэх юм уу те хувьслын ийм ихэн үе эхэлж байна гэж бол үзэж байна. За маш сонирхолтой мессежүүд гарч ирлээ. За одоо болохоор зэрэг хэдүүлээ илүү нарийн мессеж болох ажил карьер сурлага хөдөлмөр рүү харцгаая. За 1-р группийнхний ажил карьер. За эхлээд Oracle үзрүүдээ нээж харъя. Clean Energy Food түрүүний яг ярьсан юм гараад ирлээ. За тэгээд oh my god яг түрүүний ярьсан юм гараад ирлээ шүү. Би түрүүнөө санчир болохоор зэрэг ингээд эрүүл мөрүүл хоолно молно гэдээ ярьж исэн. За тэгээд бусдаас цуслалцаа авах маах гэж бас яриад байсан. Бусадтай хамтран ажиллах гэдээ яриад байсан. Тэр маань нэгээрээ гараад ирж байна л та. За бусад хүзрүүд ажигснаа нээж харъя гэж бодож байна. За энэ болохоор зэрэг за 7 of Pentacles 7-гийн зоос 3 орж ирсэн. За 6-гийн аяг 3 орж ирсэн. За хамгийн сүүлд нь Lovers дурлал тосоод үзэр гарч ирсэн. За энэ ажил карьер дээр бууж гарч ирж байна гэхэлэр зэрэг нэлээд чухал сар яг одоо ажил карьер болон сурлага хөдөлмөр те мөнгө төрөнийхэн тал дээр бас өөрчлөлт орох байгаа юм шиг байна. За эхлээд Oracle үзэрнүүдээсээ тайлбарлаад явчихъя. За 4-р сард болохоор зэрэг хэдүүлээ ажлаа сайн хийхин тулд заяа сайн сурахын тулд за тэгээд ер нь карьерийн тал дээр илүү амжилттай байхын тулд хувийн амьдралаа айгуу тийм зөв авч явах хэрэгтэй, хувийн дадал зуршлаа айгуу цэвэрхэн байх хэрэгтэй гэдгийг айгуу ойлгосон сар болохоор харагдаж байна. Хоол иднэ гэдэг маань зүгээр ингээ хоол идээд тэр үедээ тэ нэг юм амтрахын идээд дуусчдаг юм биш. Энэ нь танд шинэ хичээл өгдөг. Эргүүлээд энэ таны энергит маш их нөлөөлж байдгаа, ерөнхий энергит айгуу их нөлөөлж байдгаа гэдгийг маш их ухамсарласан юм сар болохоор харагдаж байна. Тэгээд яг нөлөөг нь бас өөрийнхөө бие дээр айгуу сайн мэдэрнэ гэж гарч ирж байна. Жохон хоолтой эрүүл болгоод ногоо могоо тийм
их процесс хийгдээгүй, их юм боловсруулагдаагүй, байгалаараа байгаа хүнс итгэх нь таны зүгээр толгоо, тарих, тэгээ таны энергид яаж нөлөөлж байгааг та амар сайн мэдрэх болно гэж гарч ирж байна. Ингэснээрээ одоо нөгөө нэг тэгээ зүгээр нэг юм за би ингээд дайет байрна, би ингээд амар чин хайхын тулд тийг нэг гоё харагдахын тулд гэхээсээ илүү зүгээр би зүгээр юм амар тийм сайн функшн хийдэг те мундаг өөрийнхөө хүсэж байгаа тэр ажил карьерт айгүй сайн тийм хүн болохын тулд өөрийнхөө бие рүү хийж байгаа юм маань айгүй чухал юм байна гэдгийг ойлгосон юм сар болохоор харагдаж байна л та. За тэгээд ажил карьерийн тал дээр ерөнхийдөө бол бусад хүмүүстэй яаж харилцах бас уучраа жоохон олж эхэлнэ. Тэр тусмаа хин танд хэрэгтэй хүмүүс үү, хин танд хэрэггүй хүмүүс үү те хүмүүстэй ямар хүмүүстэй хамтрах уу, ямар хүмүүстэй хамтрахгүй вэ гэдгээ бас нэлээд юм учрыг нь олсон сар болохоор харагдаж байна. За тэгээд ер нь бол энэ 6-гийн зоос болон энэ оргол хөзрөөс харж байхад бол ямар нэгэн шинэ ажлын хамтрагч орж ирэх магадлал маш өндөр байна. Эсвэл хин нэгэн танд ажлын санал тавих ч юм уу, бизнесийн санал тавих ч юм уу. Эсвэргээрээ та өөрийнхөө одоо ажил төрөлд эсвэл бизнестэй ямар нэгэн хамтрагчийг оруулж ирэх ийм магадлал маш өндөр байна. Тэгээ энэ нь болохоор зэрэг эргээд танд ганцаараа хийж дийлэхгүй байсан зүйлсийг одоо өргөжүүлж өгнө гэх юм уу та скейл хийхэд чинь тусалж өгнө гэсэн ийм мессеж бол энэ чинь харагдаж байна. Тэгэхээр ямар ч байсан ялангуяа энэ донд хэрвээ өөртөө бизнесийн дээр эрхэлдэг хүмүүс байгаа бол хин нэгэнтэй хамтрах, хин нэгнээс туслалцаа авах. За бизнесийн зээл авах юм бол бас 4-р сард айгу ээлтэй хурдан бүтэж магадгүй байгаа юм байна. Ер нь ажил төрөл мөнгө төрөлтэй холбоотой хин нэгнээс үр ширээ авах, аль эсвэл зээл авах гэсэн ийм хүсэлтүүдийг тавихад бол айгуу гоё ээлтэй байж чадна. За тарих хүзэрнүүд рүү орох юм бол за гол хүзэр нь болохоор зэрэг ялцчгүй дурлал тосууд хүзэр байна. За дурлал тосууд хүзэр маань өөрөө хүмүүс нэг зөвхөн хайрын холбогдлолтой гэж бодоод байдаг. Гэтэл тийм биш. Дурлал тосууд хүзэр маань ямар нэгэн том шийдвэрийг бас давхар ярьж байдаг. Commitment гэх юм уу тий одоо ингээд хин нэгэнд амлалт өгөх ч юм уу аль эсвэл ямар нэгэн зүйлийг өөртөө шийдэх сэтгэл шурлуудах ийм зүйлийг хэлж яддаг. Тэгэхээр та хэд маань 4-р сард юу нэг ажил карьер дээр холбоотой ямар нэгэн зүйл дээр маш том зоригтой шийдвэрийг гаргана. Зориг шуулууд нь ямар нэг юм бол зориулан орох магадлалтай. За бүр эсрэгээрээ карьер солих гэх мэт шин зүйлж магадгүй. За би яг энэ 6-гийн лаврс үзэр дээр тодруулан авъя. За шууд гарч ирсэн. За үржил шимээ удаан хугацаанд өгөхгүй байгаад исэн ямар нэгэн ажил төрөл аль эсвэл бодвол аль эсвэл сурдаг хүмүүсийн хувьд одоо мэрэгжил ч юм уу. Тиймэрхүү зүйлээ бас орхин авах шийдвэр гаргаж магадгүй харагдаж байна. Тийм. Хэрвээ та удаан хугацаанд ингээд амар их ажил нэг ажиллаа хийсэн цагаа тэгээд тэр нь танд аль одоо үржил шимээ өгөөд дууссан. Аль үржил шимээ өгөөд дууссан. Аль эсвэл үржил шимээ вообще ерөөсөө өгөхгүй байгаа ийм ажлаас бол явах шийдвэрийг гаргаж магадгүй харагдаж байна. Хэрвээ та сүүлийн одоо хэдэн жилдээ нэг юм дээрээ ингээл нухаал амар хичээгээл ингээл яаж ч одоо хичээнгүйлэн ажиллаад тэрнийхээ үржил шимийг хангалттай сайн хүртэж чадахгүй байгаад байсан бол 4-р сард энэ ажлаа орхин явах шийдвэрийг гаргаж магадгүй байгаа харагдаж байна. Тийм тэгээд ер нь бол тэрнээс илүүтэйгээр хүүхэд насндаа өсөж мөрөөддөг байсан ямар нэгэн хобби ч юм уу тэр одоо дотоод хүүхдийг илүү аз жаргалтай болгодог танд ер нь эргээд нэг юм айгуу тийм гэгээлэг мэдрэмжийг өгдөг тийм ажил руу магадгүй яг одоо бүр 100% логикоор бодоход бол тийм зөв сонголт биш юм шиг санагдсан ч гэсэндээ энэ зоригтой алхмыг хийгээд өөрт чинь тэрнийг аз жаргалтай мэдрэмжийг өгөөд байгаа тэр зүйл рүүгээ явж магадгүй байгаа харагдаж байна. Тийм тэгэхээр нэг газартаа удаан ажиллаад ерөөсөө одоо карьер чинь дэвшгүй ч юм уу те эсвэл орлого чинь нэмэгдэхгүй байгаад байсан. За сурдаг хүмүүсийн хувьд болохоор зэрэг энэ мэрэгжилтэд угаасаа дургуугаа мэдээд амар удцсан. Тэгсэн мөртлөө ингээд нэгээ сурцсан болохоор зэрэг мэрэгчлээс сольж чадахгүй байгаа ч юм уу те эсвэл одоо магадгүй гэр бүл нийгмийн дарамт шахалтаас үүдээд ингээд яг өөрийнхөө жинхэнэ хүсэл сонирхлыг жоохон доош нь дараад исэн юм уу да.
Тэгээ 4-р сараас болохоор зэрэг энэ өөрчлөлтийг өөртөө зөрөгтэй гаргахаар харагдаж байна. За тэгээд ажилласаа гарсан ч бай, гараагүй ч бай, одоо мэрэгжлээ салсан ч бай, салаагүй ч бай. Ямар ч хэлсэн гэсэн өөрийнхөө бүр бага насндаа жоохондоо хийхийг хүсдэг байсан ямар нэг зүйлээ хийж эхлэж байгаа. Тэрэнд бол зориг шулуудж байгаа бол харагдаж байна. Тэгээд мөн дээрээс нь зарим нэг хүмүүсийн хувьд бол бүр ингээд одоо өөрт нь таархаа болцсон ажилласаа гараад өөр шин юм хийж эхлэх ийм боломж бас нээлттэй гарч ирж байгаа харагдаж байна ажил карьерийн тал дээр. Мөнгө төгрөг бол бас энэ маань эргээд танд илүү ээлтэй, энэ өөрчлөлтөнд танд ээлтэй байгуулна. За яагаад вэ гэхэлэр зэрэг түрүүн хэдүүлээ эргээд санах юм бол ерөнхий төлөв байдал дээр эд баялагтай байдал те. За тэгээд төв байтугай бүр юм luxury гэдэг чинь монголоор үгдийн бүр юм люкс те. Тийм ганган одоо өндөр зэрэглэлийн ямар нэгэн зүйлийг худалдаж авах чадвартай болох ч юм уу те. Тэхийн тулд өөрчлөлт авах шаардлагатай байдаг гэдээсэн шүү дээ. Тэгээд ямар өөрчлөлт хийхэд бэлэн байна вэ гэж асуусан байсан. Тэгээд тэрний маань хариу яг энэ ажил карьер дээр бол гараад ирж байгаа харагдаж байна. Хэрвээ энэ зүйлийг удаан хугацаанд бодож явж исэн бол 4-р сард ямар ч байсан ертөнц танаас шийдвэр гаргахыг одоо сануулах болно. Энэ дээр санчир маань бас тоглолт үзүүлж байгаа. Танаас те яг зөв замаараа яваад байна уугүй юу гэдгийг чинь дахин нэг асуух болно. Ер нь бол тэгээд энэ үед та шийдвэр гаргана. За яг таны ямар шийдвэр гаргахыг бол таараа хүзэр хэлэхгүй. Би танд хэлэхгүй. Та өөрөө энийг шийдэх нь байна. Гэхдээ ерөнхийдөө бол өөрчлөлт хийхийг ертөнцийн зүгээс те гараг хэрэгсүүдийн зүгээс танд бол дэмжиж байгаа харагдаж шүү за. За энэ бол ажил карьер болоо. Одоо хэдүүлээ хүн хоорондын харилцаа руу гаръя. За хүн хоорондын харилцаа үзэхэд бэлэн болсон байна. За эхлээд хэдүүлээ тарай хүзрүүдрийг нэгээд харчаа гэж бодож байна. За Elder of Cups бүр орж гарч ирсэн. За Death хүзэр, гол төлөөлөгч хүзэр гарч ирж байна. За Тэнгуүтэй Temperance. Та хэд маань 4-р сард юу болсон юм байгаа? Нилээн том өөрчлөлтүүдийг хийх гэдэл байна. Өхлийн хүзэр болохоор зэрэг айгуу тийм том өөрчлөлтийг хэлж яадаг. Ямар нэгэн одоо бүр сэтгэлийнхээ гүнд одоо итгэдэг байсан зүйлсээ байхгүй болгож байгаа. Дахиад шинэ итгэл өнөмшөл суулгах гэдэг ч юм уу бүр ингээд нэг юм эгоны хөвгөл ч юм уу тиймэрхүү юмнуудыг ярьж байдаг. За хүн хоорондын харилцаан дээр энэ гарч ирсэн маш сонирхолтой. За Elder of Cups үзэр маань King of Cups үзэртэй дүүцдэг байж байгаа. Хүний оюун ухаан гэдэг болохоор зэрэг ил харагддаг нь ердөө энэ. Тэрнээс цаашаа даалт хомсоо гэдэг зүйл нь ийм гүн гүнзгий байдаг гэдэг байгаа. За тэгээ энэ хөтөр нь буруу хараад гараад ирсэн. Тэгэхээр зэрэг биш үү? Хүн хоорондын харилцаан дээр та хэд маань бас нэг юм жоохон буруу ойлголттой яваад байсан юм шиг байна. Хайрын тал дээр ч тэр ерөн тэгээ хүн хоорондын харилцаан дээр таны итгэл үнэмшлүүд 4-р сард маш ихээр өөрчлөгдөх болно. Өмнө нь бол танд энэ буруу итгэл үнэмшлүүд нь амар их тийм юу авчирдаг байсан. Одоо савлгаа авчирдаг байсан. Мөн л ялгаагүй нөгөө тэнцвэрээ барих гал үзээд байна гэсэн. Жишээлбэл та өөрт чинь угаасаа өөрөөс чинь жоохон цухтаад байгаа хүний араас гүөх туртай ч юм уу те. Нөгөө гутлаач хэрснээ би тоохгүй, гонхож халахсан намайг тоохгүй гэдэг шиг те. Ингээд нэг л нэг юм барьцгүй байгаад байдаг гэсэн харагдаж байна л та. Тэгээ нэг бол амар хүл алдаж дуулдаг, нэг бол амархан хөрчдөг ч юм уу те. Нэг юм хүүтэн халуун ингэж тэрсэлцэн юм мэдрэмж тань айгүй хөгдөг байсан энэ буруу итгэл үнэмшлүүд нь. Тэгээ энээсээ гарах гад үзээд байна гэсэн. Одоо өмнө нь бол айгүй тийм тоглоом шоглоом тий сонирхолтой хайр дурлалыг хүсдэг гэсэн бол одоо бол илүү амар амгалан хайж эхлэх үе рүү очих гээд байна гэж харагдаж байна тий. Дурлалын тал дээр ингээд айгүй тийм тий солиуд буудсан гизээ ч юм бүр ингээл амар тогтлуулсан гиз чи эвгүй орогтол ингэж тогтолсон тэр мэдрэмжийг өгдөг тийм хайрныг өмнө татагддаг байсан бол одоо энэ байдал маань өөрчлөгдөх гээд байна. Хувьсал явагдах гээд байна гэсэн үг. За Oracle хүзрүүдэд нэвэл илүү тодорхой мессеж өгөх бах. За хүчгэдэг хүзэр гарч ирсэн. Энэ хүзрийн бас юу нэг аягүй сонирхолтой. За эрэгтэй эмэгтэй хоёр хүн тэгээд могоо ингэж ороосон байна. Могоо болохоор зэрэг мөн ялгаагүй хувьслыг илэрхийлж яадаг. Энэ жил бас могоо жил гарч байгаа таад маань мэдчихэж байгаа шүү дээ тийм ээ. Могоо жил гарсан сайхан хувьсал ингээд хуучин арьсаа ингээ хаяад шинэ арьс төлжүүлэн гаргадаг амтан байгаа штэ.
За тэг мөн дээрээс нь энэ хүзэр маань могоо миний хувьд бас нэг кундалиник айгу их яриад байт юм шиг санагддээ маань. Тэгэхээр сүнслэг сэрэл мэрэлттэй холбоотой. За тэгээд мессеж нь болохоор зэрэг хүч гэдэг үзэр гарч ирсэн. За та яг өөртөө юу зөв бэ гэдгийг бол өөрөө ихгүй зөнгөөрөө мэдчихийдгээ. За тэгээд хэрвээ үнэхээр танд зөв гэж санагдахгүй байгаа зүйлээсээ одоо алхаад явах ийм хүч нь бол тань өрүүлж байдаг шүү гэдэг санаасаа хүзэр гарч ирсэн байна. Attraction хүзэр. За тэг хамгийн сүүлд нь болохоор Phoenix гарч ирсэн. За New Face Team. За окей. За энэ дунд биш дээ 4-р сард ер нь бол хосынхаа харилцааг маш их өөрчлөх хүмүүс байна. За заримынх нь болохоор зэрэг ер нь ийм харилцаа надад хэрэггүй гэж хэлэх хүмүүс байна. Тэгэхээр шууд утгаараа заримынх нь хувьд бол энэ харилцаагаа өхүүлж магадгүй одоо угаасаа тэргөө өөрт чинь зөв биш санагддаг. Хичнээн ингээд одоо орхиод явахд хэцүү байдаг ч гэсэндээ цаанаа угаасаа би энэ хүнтэй насаараа хамт байхгүй гэдгийг мэддэг тийм харилцаанууд бас байдаг штеп. Тэр харилцааг ер нь бол өхүүлэх, тэ энэ дэс хүзэр шиг өхүүлэх буюу тэр харилцааг дуусгар болгох. Тэгээд илүү өөрийнхөө ийм амар амгалан хаасан, илүү өндөр давтамжийн энерги рүү шилжиж байгаа хүмүүсийн дунд байна. За харин хосоосоо салах бодолгүй удаан хугацааны тогтвортой харилцаанд байгаа хүмүүсийн маань хувьд болохоор хайрын тал дээр хүн хоорондын харилцааны тал дээрх тэр нэг юм сүрэг итгэл үнэмшлүүдээ олол тавьж авуулах тэрэн дээр айгүй их уян хатан болох бодлоод өөрчлөгдөх харагдаж байна. За энийг болохоор зэрэг өхлийн хүзэр болон Phoenix хүзрээс харж байна. Phoenix хүзэр болохоор зэрэг одоо галт шуу гэж нэрлэдэг байдаг шүү дээ. Phoenix-ийн түүхчин болохоор зэрэг энэ нэг шувуу ингээд галт шатаад тэгээд тэндээсээ бүр юм галт шуу болж шинээр мэндэлдэг. Тэгэхээр түрүүний энэ могоо за тэгээд энэ дэс хүзэр энтриг ингээ харж ахаар зэрэг ерөөхдөө бол ер нь нэлээд том, нэлээд гүн гүнзгий юм өөрчлөлтүүдийг 4-р сард гаргахаар харагдаж байна. Тэгээд хүн нөгөө эхлээд угаасаа дотроо энэ өөрчлөлтүүдийг гаргадаг, сэтгэл зүй дотроо сэтгэл дотроо гаргадаг. Тэнгууд тэрийг нь одоо гадаад ертөнцөнд толдож харуулдаг байхгүй. Тэгэхээр хэрвээ та энэ өөрчлөлтийг энэ хувьслыг үнэхээр 4-р сарда багтаад хийж чадах юм бол 4-р сарда багтаад гадаад ертөнцид ирчэн өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Тэгэхээр гинэт одоо харьцаж исэн хүн чинь ч юм уу, таны хос чинь ч юм уу, таныг өдөөсөн ийм янз бүрийн үйлдэл хийх, үг хэлэх ч юм уу, хандлага гаргах, за ингэснээрээ ингээд нэлээд ийм том ярилцлагуудыг хийх, ерөн цаашдаа би ямар энерги дээр суурилж одоо оперейт хийх юм те. Ямар энергиудыг би төвчгүй юм бэ гэсэн нэг юм цензур мензураа нэлээд их заагаар харагдаж байна. За синглчүүдийн маань хувьд болохоор зэрэг мөн ялгаагүй өмнө нь юм татагддаг байсан хүмүүстэй татагдхаа болохоор харагдаж байна. Та жишээлбэл өмнө нь ингээд нэг юм тийм муу төрлийн залуус ч юм уу татагддаг, муу төрлийн охтод татагддаг байсан бол 4-р сараас эхлээд энэ амар тийм том одоо сэтгэлийн хувьсэл өөрчлөлт гарах учраас тэрийгээ дагаад өөрөө ирэхгүй таны ингээд бусдыг хардаг харцч өөрчлөгдөөд ямар хүмүүс татагддаг тэр чинь ч гэсэндээ өөрчлөгдөх болно. За тэгээд биш үү ер нь бол энэ хувьслуудыг хийж чадсанараа таны хамгийн түрүүнд мэдрэх үр дүн юу вэ гэхэлэр зэрэг та өөртөө зөв хүмүүсийг татаж эхлэх болно. Өөртөө зөв хүмүүсийг хайр дурлалын тал дээрч тэр ажлын хамтрагчдын тал дээрч тэр найз нөхдийн хүрээндч тэр байтугай одоо гэр бүл дундаа хүртэл яг ямар хүмүүсийг өөртөө илүү их татаж байгаагаараа та өөрийгөө анзаарч харж чадна гэсэн үг. Эхэндээ бол яг хөө ингээд эн чинь нөгөө нэг хувьсэл явагдаж байхад хамаг юм ингээд арцалтаад нөгөө хүмүүс ингээд танд одоо жинхэнэ төрхийг харуулах байдаг ч юм уу хэрүүл урал жоохон гарч магадгүй ер нь бол гэхдээ эцсийн үр дүндээ ялангуяа за яг 4-р сарда багтаад гэж би бол хэлж чадахгүй. 2-3 сарын дараанаас та яг өөртөө нөгөө яг таарсан тэр хүмүүсээ өөртөө бол татаж чаддаг болсон байх болно гэсэн ийм мессеж бол гарч ирж байна. За тэгэхээр нэгдүгээр группийнхэнд маань бас нэлээд хийх ажил байгаа л да. Тэгээд бүгдэнд томоос том амжилтыг хүсье. За би одоо ерөнхийдөө энэ уншлагаа дуусгаад одоо хаалттай уншлага руу гарах чинь хаалттай буюу нэмэлт хэсэг рүү тийм ээ. За нэгдүгээр группийнхнийхээ нэмэлт хэсэг дээр би юу харж авах вэ гэхээр зэрэг за 4-р сарда болгоомжлох зүйлс, за 4-р сарда орж ирэх шинэ цоошин одоо ерөөсөө мдэггүй байсан сюрприз, за сахиусын зөвлөгөө, за хамт тэгээд романтик амьдрал дээр бол нэг
нэмж уншаад ах юм байхгүй юм шиг харагдаж байгаа учраас романтикийг бол боллоо. Ингээд 3 одоо гол асуултыг бол асууж өгөхөр болж байна гэсэн үг шүү. За нэмэлт хэсэг авах хүсэх юм бол пин комент буюу хамгийн ихний комментээр ороод зааврын дагуу бүртгүүлээд худалдаа авалтаа хийгээд шууд хүлээж авч сонсох боломжтой байдаг. За ингээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Subscribe дарж өгөөрэй, бити мартаарай. За дээдлээ дараагийнхаа бичлэгээр уулзсаа бүгдээрээ баяртай. За 2 дугаар группийн маань урьдчилгатай төвтэй мариул та хэдтэйгээ 4-р сарын ерөнхий төлөв байдлыг уншиж өгөхөд бэлэн болсон байна. За эхлээд хэдүүлээ мэдээж их хэрэг зүгээр одоо ерөнхий төлөв байдлаа харах болно. За би Oracle үзрээс эхлэе гэж бодож байна. За Demon of the Day үзүр. За дараагийнх нь болохоор Angel of the Day үзүр. За Demon of the Day дээр болохоор зэрэг Orias гэдэг demon гарч ирсэн байна. За astrology brings important information буюу за одоо орны 6 астролог маш чухал одоо мэдээллийг танд өгөхөд бэлэн болсон байна гэх юм уу те. Өгнө гэсэн. За тэгээд өөрийнхөө одоо төрсөн тэр нөө натал чарт гэж байдаг шүү дээ. Birth chart гэж байдаг тэрийг хараад за тэгээд ер нь өөртөө холбоотой астрологийн мэдээллүүдийг судлахад бас тэндээс янз бүрийн мэдээллүүд орж ирэх хандлагатай байна гэж. Тэгэхээр 2 дугаар группийнхний маань хувьд 4-р сард астрологийн талаас ямар нэгэн том бас өөрчлөлт орж байгаа байж магадгүй. Сүүлийн үед угаасаа нөгөө хэртэлтийн хонгил гэдэг хэртэлтүүд болоод одоо ерөнхийдөө бараг дуусж байна. Дууссан байгаа. Гэхдээ нөгөө нөлөө нь бол явж байгаа. Тэгэхээр хэдүүлээ астрологч одоо YouTube-ээс хайд юм уу те астрологийн талаар өөрийнхөө одоо мэдгэстэй зүйлсийг мэдвэл бас зохилтой. За зарим хүмүүсийн хувьд чухал өөрийнхөө үеүүдийг одоо туулаад явж магадгүй. Жишээлх юм бол санчрын эргэлттэй Saturn return юм уу. Заримийнх нь хувьд төрсөн өдөр нь буюу нарны эргэлт болж байгаа ч гэдэг юм уу тийм иймэрхүү юмнууд бас болж байгаа байж магадгүй. Тийм учраас энэ сар астролог бас нэг сонирхоод үзвэл зүгээр шүү. Одоо манай Монголд бол астрологийн зөндөө олон гой бас чаналууд тиймэрхүү хүмүүс бас айгүй их байдаг болсон учраас тэднэрлөө бас нэг хандаад үзээрэй гэж зөвлөе. За Angel Сахиусын тэнгэрийн хувьд болохоор зэрэг за 4-р сард жоохон хүнд юмаа ярих гэж магадгүй ам задгаараад тий хүн амьд очиод юмаа яриад ингээд янз бүр болох гэж магадгүй. Тийм учраас 4-р сард жоохон нууц байлгаснан дээр ялангуяа та ямар нэгэн зүйлийн төлөө алхмуудыг аваад явж байгаа бол ямар нэгэн зүйл манифест хийж байгаа бол тий том ажил бүтээх гээд явж байгаа бол тэрнийхээ талаар бас нэг амар олон хүнд бол яриад хэрэггүй. Яг үнэхээр таны итгэлийг даадаг эсвэл өөртөөсөө өндөр давтамжийн энергитэй гэдгийг мэддэг тийм хүмүүст л яриараа. Тэрнээс биш жоохон нэг тийм энерги нь бол арай одоо таны тэр хүрх гээд яваад байгаа тэр зорилгын хэмжээнд хүрэхэргүй хүмүүст бол тэрийг ярих хэрэггүй гэсэн тийм мессеж бас давхар орж ирж байна. Энэ зураглал нь айгу сони юм аа. 2 бөгжтэй байна. Тэгэхээр энэ 2 бөгж надад юуг илэрхийлж байна вэ гэхлээр зэрэг ямар нэгэн хин нэгэнтэй дотн харилцааг бас эхлүүлэх магадлал 4-р сард байгаа байж магадгүй харагдаж байна. За гэхдээ тэрийг болохоор хүн хоорондын харилцааны сэдвүүлээ илүү мессежийг авах болно. Тарих үзрнийхээс өмнө астро шогоо хаймаар байна. 2025 оны 4-р сар 2-р групп. За Нептун 7 гараг орж ирсэн. За охины урд. За тэгээд 6-р гэр. Охины урд 6-р гэр. За 4-р сард өөрийнхөө эрүүл мэндэд болон татал зуршлууд дээр нэлээдгүй өөрчлөлт оруулах гэхээсээ илүү анхаарлаа хандуулахар харагдаж байна. Би яг өдөртөө юу хийгээд байна те өөрөө ч мэдэлгүйгээр их цагийг юунд өнгөрүүлээд байна гэдэг дээр нэлээд их анхаарал тавьсан, магадгүй нэлээд дүн шинжилгээ хийсэн байх болно. За эрүүл мэндэд бас нэлээд анхаарал хандуулж магадгүй байгаа харагдаж байна. Таны хувьд ер нь өөрөө ч одоо гидс боловсруулах хэрэгтэй мөрхтөн дээр янз бүрийн асуудал гарсан бол тэрийг эмчлэх талаас нь үзэх те удаан хугацааны одоо жишээлбэл за жоохон онцгой марч шүү одоо өтгөн маталттай байдаг ч юм уу тиймэрхүү асуудлууд удаан хугацаанд явдаг байсан бол 4-р сараас ахуулаад тэрийг нэг тийш нь болгох хүсэл бас нэлээд төрөх бололтой. За тэгснэ
70,000 гараг гарч ирсэн 4-р сард нэлээд мөрөөд өмтгий байх болно. Амьдралыг арай илүү магадгүй романтикаар харна. За хавар болж байгаатай юм бас холбоотой байж магадгүй үе үе сэтгэл гэгээлзэх те бодлогошрох, мөрөөдөх иймэрхүү юмнууд маань нэлээд их болох хандлагатай. За тэрийгээ дагаад бас мэдрэмжүүд өндөртэй, зүүн совин өндөртэй байх магадлалтай ийм сар болж байгаа харагдаж байна. За одоо болохоор зэрэг тарио хөзөрлөгөө орцгоё. За дөнгөж саяны ярьсан юм гараад ирлээ. High Priestess гарч ирсэн. High Priestess маань болохоор зэрэг зүүн совингийн охин тэнгэр байдаг гэж байгаа. Ер нь бол 4-р сард зүүн совин маш өндөр. Таад маань бас өөрөө сүнслэг оршихуйгаа нэлээд анхаарч бас үзэх бололтой. За 5-ын аяг гарч ирсэн. Judgment хүзээр дөрөв харж гарч ирсэн. За голд нь гарч ирсэн сонирхолтой. За Page of Cups тэгээд хамгийн сүүлд нь за 4-р сар ер нь бас нэлээдгүй чухал ийм сар болж байгаа бололтой олон хүмүүсийн хувьд яагаад вэ гэхлээр зэрэг энэний өмнөх групп дээр 1-р групп дээр бас маш олон их арканыгийн хөзөр гарч ирээд байсан байхгүй юу. Тэг ерөнхийдөө их арканыгийн хөзөр гараад ирэхээр зэрэг нэг тийм хувь тавилангийн эргүүлэг тэг хувь тавилангаар тохиож буй үйл явдлууд хүний амьдралд их тохиолддог. Тэгэхээр эдгээр зүйлс бас 4-р сард 2-р группийн маань нэлээдгүй тохиож магадгүй харагдаж байна. За тийм тэгэхээр шүү дээ тий хэдүүлээ ийм байна. За 1.90 үеийг дуусгах гэж байгаа гэдгийг би бараг түрүү жилийн сүүлээс ахуулаад ярьсан. Тэгээ тэр үедээ би яг ямар учиртай гэдэг нь ойлгоогүй. 2025 өөрөө айгүй тийм онцлог жил болж байгаа. 9 дугаартай жил болж байгаа тийм үү. Таад маань миний нөгөө нэг тоонцор хамрахатай видеог үзсэн бол 9 дугаартай жил болж байгаа. Ерөнхийдөө маш олон хүмүүсийн хувьд за тэгээд ер нь коллектив талаасаа ч гэсэндээ бүр макро түвшиндээ ярахад ч гэсэндээ олон зүйлийн төгсгөл тавигдаж байгаа ийм жил болж байгаа. Тэгснэ могоо жил бас гарсан. Тэрийг бол би бодоочгүй байсан. Би нөгөө нэг одоо жилүүдэд нэг тийж амар анхаарал хандуулдаггүй. Тэрийг нэг судалж сонирхдаггүй болохоор зэрэг ерөөсөө тэртийг бодоогүй байсан чинь могоо жил чинь бас ялгаагүй нөгөө айгүй тийм том өөрчлөлт хөсөлтийг одоо ярьдаг тийм жил юм байлаа штэ. Тэгэхээр тэрний маань өөр нөлөө 2-р группийн маань 4-р сард нэлээдгүйгээр мэдрэгдэхээр харагдаж байна. За сая 3-р сар бол ерөөсөө битүү буцалтуудтай, тий будын буцалттай, сугрын буцалттай, за тэгээ дээрээс нь хэртэлт энтер болсон юм нэлээдгүй бас тиймч амар биш сар байсан. За тэнгуү 4-р сараас ахуулаад болохоор зэрэг ерөнхийдөө буцаад зүйлс байранд ороод за тэгээд нөгөө нэг одоо хувьслын өөрчлөлтийн эрчим маань хурдасч эхэлнэ. За та нарын маань хувьд ямархуу байдлаар энэ байдал нөлөөлөх вэ гэхлээр зэрэг 1-р болохоор зэрэг 5-ын аяг болон Page of Cups гарч ирсэн юм хоёр туйл харагдаж байгаа байхгүй. Нэг нь болохоор зэрэг айгүй юм сэтгэлээр унаад одоо жоохон юм сэтгэл готрох шиг юм бараг мэдрэх гээд байгаа юм шиг тийм. Энд дээр ингээд зургийг харах юм бол энэ хүн ингээд энэ 3 аягийг асгаад унгаацсан юм шиг байна. Тэгсэн чинь цаанаас нэг хүн ирээд ингээд амар загнаад энэ хүн загнуулаад уйлаад те айгаад ингээд байж байгаа ийм дүр зураглалаар 50 аягийг харуулсан байна л да. Тийм тэгэхээр та хэд маань өөрсдөө жоохон хатуу ханддаг, өөрсдийгөө их шийтгдэг төрлийн хүмүүс байж магадгүй. Тэгээ тэрнээсээ болоод угаасаа маш хурдан сэтгэлээр гутардаг. Хүн өөрөөсөө ирж байгаа шийтгэлд айгүй даалт тийм хариултал үзүүлдэг гэх юм уу та. Тэгээд за би одоо бүр амар удаан яриадна. Жохон хурдлээ. Тэгэхээр ямар ч байсан энэ нэг юм сэтгэл гутралын уйтгартай тий гонигтай байгаа тэр мэдрэмжээс дараагийнхаа арай илүү нэг юм юмсыг хөнгөн хүлээж авдаг заяа. Тим энерги рүү шилжих гээд байна гэсэн. Таны ирээдүйд байгаа хувилбар яаж байгаа вэ гэхэлэр зэрэг ямар нэгэн юм унгаагаад тий ингээ алдаа гаргацсан байлаа гэж бодоход тэрийг ингээ нэг юм одоо өөрийгөө зэмлэх байдлаар, өөрийгөө шүүх байдлаар тий өөртөө гутрах байдлаар, өөрийгөө доош нь хийх байдлаар бус арай илүү тэрийг хөгжилтэй болгож, хөнгөн болгож, инээдтэй болгож хүлээж авч чаддаг болно гэж байна. Тэгэхээр хэрвээ та ерөөсөө тэгж чаддаггүй хүн бол тий юм болгоныг амар хүн дээр хүлээж аваад эмзэгшээд байдаг бол тэр байдал чинь ерөөхдөө хамаагүй гайгүй дээшлээд тэрний оронд яах вэ гэхэлэр зэрэг илүү хөгжилтэй, инээдтэй тий юмыг ингээд амар хөнгөнөөр романтикаар хүлээж авч байгаа өөрийнхөө амьдралыг нэг юм уй гашууд кино биш хөгжилтэй комеди юм шигээр харж эхэлж байгаа ийм үе гарч ирж байна гэсэн үг.
За энэ бол 4-р сараас эхлээд эрчимтэй явагдаж эхлэх өөрчлөлт байна гэсэн үг. За тэгээд одоо хэдүүлээ гол мессежүүд болох их арканагаа руугаа оръё. За 1-р болохоор зэрэг хэдүүлээ шүү дээ. Өөрийнхөө хүлээж авахын нэрийг л орж байна. За хүлээж авахын нэрүүдээ маш олон хүмүүс блоктой байдаг. Одоо өөрийгөө үнэлж чадахгүй байх, тэ хүмүүсээс юм авахаас айх, туслалцаа хүсгэхээс эмээх гэх мэтчлийн юм зүйлс байдаг. Тэгвэл тэр маань арай илүү сайжраад та бусдаас юм хүлээж авдаг, тэ бэлэг сэлт өөртөө их авч байгаа, тэ орлогоо нэмэгдүүлж байгаа гэдэг чинь ямар ч байсан ингээд ямар нэгэн зүйлийг ингээд өөрлөгөө хурааж авч байгаа, өөрлөгөө авах энерги маань илүү дээшилж өгч байна. Энэ нь маш сайн хэрэг. Ялангуяа хэрвээ та эмэгтэйлэг энерги давмгаа хүн бол энэ нь маш чухал байх болно. За эмэгтэйлэг энергиэс үл хамааран зүүн савин сайжрах болно. 4-р сараас ахуулаад зүүн савин сайжрах болно. Тэгэхээр та ерөнхийдөө 4-р сард ямархуу одоо зүүдэлж гин. За ялангуяа Нептун те 70,000 гараг гарч ирсэн учраас бас зүүдээр нэлээдгүй одоо мессежүүд орж ирэх магадлалтай. Тэгэхээр ямархуу зүүднүүд зүүдэлж гин гэдгээ гой манаад те магадгүй зүүдийн тэмдэглэл энэ төр хөтлөөд ингээд явах боломжтой. За дараагийн хүчрэл болохоор зэрэг ертөнц үзэг гарч ирсэн. Та хэд маань ямар нэгэн том үе шатыг дуусгаж байна. За энэ дээр би тодруулга авъя. Яг ямар үе шат дээр нэг үе шатыг дуусгаад байгаа юм болоо. Биднэрт амьдралын маш олон талбарууд байдаг тийм ээ. Тэгэхээр энэ олон амьдралын талбаруудаас яг аль нь 2-р бүр бидний маань хувьд дуусаж байгаа юм болоо. За шууд орж ирсэн мессежийн энэ жажмент хөзрөө хараа гэж байна. Өөрчлөлтөөс айдаг байдлыг ерөнхийдөө дуусгар болгоно гэж байна. Одоогоор өмнө нь ингээд нөгөө нэг жоохон өөрчлөлт амьдралд нь орохоос айдаг байсан байж магадгүй. Хүмүүс энийг амар сайн мэддэг юм байлээ. Би өөрчлөлтөнд дуртай гэж боддог тий. Тэрийг болохоор зэрэг би үсээ байнга янзалдаг гэдэг ч юм уу, үсээ байнга өөрөнгөөр боддог гэдэг юм жижиг өөрчлөлтүүдийг бодоод байдаг. Гэтэл том өөрчлөлт гэдэг маань болохоор зэрэг итгэл үнэмшлийг солих тий. Найз нөхдөд солих, хосоо солих ч юм уу те эсвэл ингээд амьдарч байгаа газараас солих гэх мэтчлэн юм том өөрчлөлтүүдийг ярьдаг. Тэрнээс айгүй их айдаг энэ байдал маань бол дуусгар болно. За тэгээ мөн дээрээс нь хитрхи хичээдэг үе дуусч байна. Юм руу ингээд сарваагаал юм руу чичлээл те чичрээл ингэдэг байдал ерөнхийдөө дуусгар болж байна. Тэрнээс илүүтэйгээр арай илүү амрах гэдэг ч юм арай илүү зөөлөн амьдралыг сонгох эрен үе эхэлж байгаа бололтой. Арай илүү зөөлөн арай илүү удаа зарим хүмүүс болохоор зэрэгтэй өдөр болгон өглөө 5-6 цагт босоод хүнд дасгал хийгээ. Тэгээд дараа нь ажилдаа яваад ажил дээр очиод тийм амар олон юмнууд амжуулаад гэртээ ирээд амарлалаа гэж нэг тэгдэж штэ. Тэгээд тэрийг ерөнхийдөө арай илүү доошлуулж өгнө гэж байна. Тэгээ өөртөө амар шудраг бус хүлээлтүүд тавихаа болно. Өөрийгөө супер хүн байх гэж хичээхээ болох үе ирж байгаа харагдаж байна. За тэгээд ер нь ингээд амьдралд нь тохиолдоод байгаа янз бүрийн шудраг бус үйл явдал те жоохон хэцүү ялангуяа гацалтанд ороод исэн тиймэрхүү зүйлсүүд маань ерөөхдөө хөдөлгөөнд орж эхэлж байгаа үеийг харуулж байна. Тэгэхээр 4-р сард бол бас нэлээдгүй том зүйлийг артаа орхих шийдвэрийг хүсэн ч хүсээгүй ч одоо тэр нь бодит амьдрал дээр нь шууд ингээд бүр тохиолдсон ч тохиолдоогүй ч сэтгэл дотроо сүнсэн дотроо бол энэ шийдвэрийг гаргацсан байх болно гэж гарч ирж байна. За тийм жажмент хүзэр буруу харж гарч ирсэн. Тэгэхээр жажмент хүзэр дээр болохоор зэрэг юу л ань л да хэдүүлээ ингээд нөгөө нэг өөртөө одоо яг жинхэнэ дүгнэлт шинжилгээ хийлгээд тэрнээсээ хийлгээд биш өөртөө хийгээд за тэгээд тэрнээсээ сурч авахаас сураад хайхамнуудаа хаяад ингээд сүүлийн нэг одоо шүүлт гэх юм уу да тэрэн дээрээ жоохон бүдрээд идэв гэж магадгүй. Тийм учраас амьдралынхаа дараагийн үеилүү явж чаддгүй. За мессеж маш тодорхой боллоо. Юу вэ гэхэлэр зэрэг одоо ингээд за нэг зүгээр энэ бол зүгээр л жишээ шүү. За нэг хүнтэй үерхчихлээ гэж бодъё те. За тэр хүнээсээ ерөнхийдөө ингээд салгах шийдвэрээ гаргачлаа. Тохироогүй хүн гэж үзлээ. За тэгээд ингээд 21-ийн нэрэг дээр очиж байгаа байхгүй юу? Одоо 21 болохоор хамгийн сүүлийн хөзөр байдгийн. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг дуусгаж байгаа те. За ингээд дуусгалаа. Дуусгаж байгаа гэдэгтэйгээ ч эвлэрчлээ. Гэхдээ юун дээр алдаад идэг вэ гэхэлэр зэрэг энэ харилцаанаас би юу сурсан бэ? Энэ харилцаан дээр миний оролцоо юу байсан бэ? Би ямар хэсгүүд дээр нь одоо хариуцлага хүлээх ёстой вэ? Дараагийн харилцаанууд дээрээ би юуг авч орохгүй вэ гэдэг дээрээ алдаа гаргаад идэг гэж магадгүй. Тэрийг яг 100% үннээр нь боддоор харж чадахгүйгээсээ болоод хичнээн ингээ 21 гарч ирээд те
ямар нэгэн зүйлийг дуусгасан ч гэсэн дахиад 0-оос эхлэхдээ энэ жажментаас хайж чадаагүй юмнуудаа хамтдаа авч явах гэдэг гэсэн үг. Тийм учраас цикл дахин давтагдаад байдаг байна. Тэгэхээр хэрвээ 4-р сард та ямар нэгэн зүйлийг дуусгаж байгаа бол энэ нь харилцаа байж болно, сургууль соёл байж болно, ажил төрлөөж болно, хобби байж болно, дадал зуршил байж болно, юу ч байж болно. Ямар нэгэн зүйлийг дуусгар болгож байгаа бол бүр яг дуусгаад эцэс болгоод мартахаасаа өмнө энэ одоо experiences тэ энэ туршлагаас би юу сурсан бэ? Юуг нь цаашдынхаа амьдралд авч явах вэ? Юуг нь хаях вэ гэдгээ маш тодорхой болгох хэрэгтэй. Тэгвэл түүх давтагдах гэдэг талууд байна гэж гарч ирж байна. За, нэлээд рамбл хэлээ, нэлээд том мессежүүд орж ирсэн учраас бас хэлхээс аргагүй болоо 5 хүзийн 3 нь их аркана гараад ирэхээр аргагүй бах гэж бодож байна. За, одоо хэдүүл болохоор илүү нарийн мессежүүд болох ажил сурлага руугаа харцгаая. За, ажил сурлагаа харцгаая. За, эхлээд Oracle хөдлөөс хөөж харъя. Dreams of Abundance. Wow, түрүү юу гэж яриад байлаа? Эд баялагын талаарх зүүд гэж байна. За, мессеж нь болохоор зэрэг за таны бурхан, таны сахиусан тэнгэр, таны сахиусууд, таны дээд бие, за таны унтаж байхад чинь маш гайхалтай одоо ажил төрөлтэй холбоотой, эд баялагтай холбоотой мессежүүдийг зүүдээр чинь дамжуулж өгөх болно. Тийм учраас зүүдээ маш сайн хянаарай. За, тэгээд тэр байтугай хараа be sure to record your dreams in the journal гэж аахгүй яг зүүдний тэмдэглэл хөтлөх маш сайн байх болно. Зүудний тэмдэглэл маш сайн хөтлөх болно. Би энэ зүудний тэмдэглэлийн талаар өөрийнхөө нэг сараа ухаан нууцуд гээд юун дээрээ сургалтын дээр ярьдаг 15,000 төгрөгийн үнэтэй байдаг. Тэрийг бас манай Шулуун Арциком вебсайтаас нөхөд үзэж болно шүү. За, дараагийнх нь gratitude list буюу талархлын лист гаргаарай гэж байна. Тийм, за энэ сард ерөнхийдөө альва зүйлийг манифест хийхин тулд ялангуяа та хэд маань хэрвээ том зүйлд зорж байгаа бол ажил сурлагын тал дээр талархлын юм чагсаалт гаргаад юу юунд амьдралдаа талархаж ийн вэ гэдгээ гаргаж өгөөрэй. За, энэ нь эргээд таны эд баялагын энергийг маш сайхан тэтгэж тижээж өгөх болно. Одоо эд баялагын үд хаалгаа нээж өгөх болно гэдэг ч юм уу те. Төрөний нөгөө нэг high priestess буюу за зүүн цамгийн охин тэнгэрийн энергийг бас цэнэглэж өгдөг ийм арга байгаа шүү. Тэгэхээр шууд та хэдэд арга өгөөд байгаа нь амар сонирхолтой. Энийг таад өөртөө амар хүсчихсэн байж магадгүй яг яаж манифест хийхээ мэдэхгүй байна. Уул нь оролдож үзмээр байдаг. Тэгтээ яг яас тагаа мэдэхгүй байна. Энэ төргээ бодож исэн болов. За, 9 зоос. За, галын сава буруу орж гарч ирсэн. Hermit буруу, Даян чүзэр буруу орж гарч ирсэн. За, 4-р сард ажил сурлагын талбар дээр удаан хугацаанд хөдөлгөөнд ороогүй байсан зүйлс хөдөлгөөнд орж эхлэх болно. Тийм, та илүү нүүрэмгий байх болно 4-р сард. Тэгэхээр хин нэгнээс ямар нэгэн зүйлийг хүсэх ч юм уу те. Жишээлбэл даргаасаа одоо цалингаа нэмүүлэх хүсэх ч юм уу те. Ямар нэгэн санаагаа дэвшүүлэх, хурал дээр одоо өөрийнхөө санаа манааг сайн хийлэх, гаргах, оролцоо ихтэй байх ийм хандлага өндөртэй байна. Өнгөрсөн хэдэн саруудад болохоор та хэдийн маань нэг юм урам зориг унтарчаад те ерөөсөө нэг л юм ажил сурлагын тал дээр мотивац байхгүй байгаад байсан юм шиг байна. Тэгээ тэрнээсээ одоо 4-р сард айгүй сайн гарч ирж байгаа харагдаж байна. Ерөнхийдөө хавар болж байгааг ч хэлэхүүтэй ингээ буцаад нэг юм соёолох гээд цэцгэлгээд ингээд үзээд байгаа энергитэй байна. Тэгээд тийм учраас яг одоо ингээд ийм өөрийнхөө тэ энергийг ийм гоё цэнэглэгдсэн, fresh тэ ийм шинхэн дээрээ байгаа энэ үе дээр нь энэ талархлынхаа чагсаалт энэ төрийг сайн гаргаад те яг амьдралдаа би юу юун дээр илүү их талархаж байна энэ төр гэдгээ бичээд бүр яг мэдрээд ингэх маань өөрөө танд энергийн хувьд маш гайхалтай үр нөлөө үзүүлэх болно. За тэгээд үү штэ те өмнөх хугацаанд хэрвээ ажил төрөл дээр эсвэл ангийнхан дундаа ч юм уу те нэг л нэг юм бусдаас тусгаарлагдмал те за бүр муугар хэлэх юм бол жигдээд байгаа юм шиг те тийм зожигч юм шиг мэдрэмж авч ирсэн бол 4-р сард энэ байдлаасаа та гарах болно гэж гарч ирж байна. Энийг бол Даян чүзэг буруу гарч ирснээр харуулж байна. За тэгэнгүүтээ 9 зоос гарч ирсэн нь маш сайн дохоо. Та өөртөө маш ихтгэлтэй байх болно 4-р сард. Өөртөө ихтгэлтэй. За тэгээд тэрийгэ дагаад таны энерги чинь өсснөөр эд баялагын чинь энерги ч гэсэндээ өсөөд орлого илүү нэмэгдэх болно гэж гарч ирж байна. Орлого илүү нэмэгдэх болно.
сүүлийн хэдэн саруудад эсвэл 3 дугаар сард ч юм уу те ер нь бол жоохон зогсон байдалтай байсан харагдаад байна. Тэгвэл одоо 4 дугаар сараас ахуулаад буцаад байрандаа орох, аль эсвэл буцаад байсан байрнаасаа илүү дээшлэх ийм магадлал бол маш өндөр. 900-аас өөрөө эд баялаг, за тэгээд элбэг дэлбэг байдал, өөртөө итгэлтэй байдал, үзэсгэлэнтэй байдлыг харуулдаг юм үзрээдэг. Тэгэхээр та хэд маань бол маш азтай оттой байж чадна. Орлого бол нэмэгдэн. Тэр нь юутай холбоотой гэхээр зэрэг таны өөрийн дотоод энергийг өөрчлөгдсөнтэй л холбоотой. Ерөөсөө тэгэл болоо. За хүн хоорондын харилцаа. Хүн хоорондын харилцааг за би ингэсэн маань та тийхээ хүчрэг ингээ гой холоод энерги ерөнхийдөө мэдрээд ингээ байж хахад тэгээ би бас нүг хүчрэг ингээ холж явахдаа дуу сонсдог байхгүй юу. Тэгээд Between Friends гэдэг дуу сонсчихсон надад. Between Friends гэдэг дуу юу яагаад үзээрэй. За хайгаад үзээрэй. Тэгээ бас Low Down гэдэг хүчрэг бишээ дуу гарч ирээд байсан. Тэгэхээр ер нь бол өнгөрсөн саруудад агуу тийм дотгошоогоо байсан баха. Хүмүүс нэг өөрийнхөө юу хийгээд яагаад яваад байгааг харуулахыг хүсээгүй ч юм уу те. Сошиал медиа дээр нэг идэвхтэй байгаагүй, хүмүүстэй нэг орж гарч уулзаагүй. Ерөнхийдөө өөрийгөө өөртөө илүү хадгалж исэн үед өнгөрсөн бах. Тэгснэ Between Friends гэдэг хүчрэг болохоор зэрэг хүчрэгний дуу болохоор зэрэг буруу газраас ингээд хайгаад яваад байгаа гэх юм уу да. Тийм утгатай дуу байхгүй юу. Тэгээ тэр нь надад амар сонирхолтой санагдсан. Тэгээ энийг би яг хүн хоорондын харилцаан дээр дурдъя гэж бодож ирсэн. Тэгэхээр энэ нь танд холбоотой байна уугүй өөрсдөө дүн шинжилгээ хийгээд үзээрэй. За одоо болохоор зэрэг эхлээд би тариа хөзрөөс өгмөр байна. Тэгж байгаа дараа нь оргил хөзрөөдөөс өгье. За нар буруу орж гарч ирсэн. Дэвэл буруу орж гарч ирсэн. За тэгээд 4-ийн зоос. Манайхан хин нэгэн дээр хамаг анхаарлаа хандуулад байна. Бүх анхаарлаа энэ хүн дээр хандуулад энэ хүнээс бараг хамааралтай болцсон юм шиг болцсон явж байгаа харагдаж байна. Энээс хэдүүлээ 4 дугаар сард гарах хэрэгтэй байна. Энэ энерги нь бол яг танд одоо байгаа энерги гэж би олоод бодож байна. За хэрвээ тийм биш юм бол хин нэгэндээ 4 дугаар сар чинээр танилцах юм бол тэр хүндээ хамаг анхаарлаа хандуулад тэр хүндээ донтож болохгүй шүү. За энэ бол донтолтын шинж чанар яваад байна. Ингээ яг нэг юм өөрийнхөө дотоод хүүхдэд өгөхтэй хайраа тэр хүнээсээ нэхэд тий. Тэгээ тэр хүн ингээ бүр амар харамлаад ингээ бүр тас зууцсан ингээ ерөөсөө хаашаач явуулахгүй тий. Энэ хүн л байвал болоо гэсэн нэг ийм юу яваад байна. Энэ бол амар эрүүл бус зүйл шүү. Тэгэхээр энэ дээр маш сайн анхаарч өгөөрэй гэдгийг сануулж байна. За оракл хөзрүүд үнэ. За энэ массаж хийж өгч байгаа юм шиг харагдаж байна. Гэтэ энэ нь ингээд юу байна? Сахиусан тэнгэр байна. За сонирхолтой юм. Ангаалт явагдаж байна гэж байна. За өөрийгөө хайрлагдсан, за тэгээд маш гайхалтай гэрлэр хүрээлэгдсэн байна гэж төсөөлөөрэй. За тэгээд харилцаагаа яг энэ мөчөдтэй ингээд энэ гоё хайраар гэрлэр бүрхүүлсэн байх энэ мөчөд харилцаагаа ангаагдаж байна гэж төсөөлөөрэй гэсэн юм мессеж гарч ирсэн байна. Тийм тэгэхээр энэ харилцааг ангаах хэрэгтэй байна. Энэ харилцааг ангаах хэрэгтэй байна. Хин нэг л бүр амар өөрийн болгож бодоод байна. Энэ нь биш тийм манайхаа. За шууд утгаараа мэдээж романтик харилцаа байж магадгүй таны нөхөр, таны эхнэр тий найз охин, найз залуу эсвэл зүгээр сонирхож байгаа краш гэж болно. Нөгөө талаас болохоор зэрэг найз байж бас болно заяа. За тэгээд хүүхэд ч юм бас байж болно. Ингээд ерөөсөө бүр ингээд ерөөсөө л энэ амтан тий энэ хүн, энэ хүүхэд, энэ найз энэ л байхгүй бол би хинж биш гэсэн мэдрэмжтэй бүр ингээд амар тас зууцсан байгаа харагдаж байна. Нөгөө хүн чинь таны амьдралын аксессуар биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны хүүхэд таны амьдралын аксессуар биш. Таны нөхөр, таны эхнэр, таны найз охин, найз залуу, таны краш, таны амьдралд чинь нэг юм тэ зүүдэг эмэг биш байхгүй юу? Эсвэл ямар нэгэн хэрэгэлдэг зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр хүмүүсийн өөрсдийнх нь гигэн хүсэлтэй, өөрсдийнх нь гигэн замналыг үргэлж хүндэтгэх хэрэгтэй. Та хин нэг ингээд тас зуучаад ингээд байгаад байна гэдэг бол тэр хүний тэр гигэн замнал хүсэл те тэр имийг ингээд үгүйсгээд байгаа. Тэрийг нь контролдох гэж үзээд байгаа. Ийм байдал ажиглагдаж байна. Тэгэхээр энэ дээр шууд утгаараа таны зүгээс хин нэг бусдаас харамлах, тэр хүнтэй заавал цагийг өнгөрүүлэх гэж хүчлэх, тэр хүнийг өөрийнхөө заавал биеийнхээ хажууд байлгах гэж хүчлэх те иймэрхүү юм жоохон яваад байж магадгүй. Энийг жоохон хангааж өгөх хэрэгтэй байна. Тэрний оронд энэ их энергийг өөрлөгөө зарцуулах хэрэгтэй. Өөрлөгөө хандах хэрэгтэй. Энэ нь бол хайран дээр одоо суурилсан байх магадлалтай. Гэхдээ дундаас нь ингээ эго орж ирээд
тэр гоё хайрыг чи ингээд гачин болгож хаяад ингээд ийм дөрвийн зоос болгоцсон яваад байна. Энэ гоё хайраа өөртөө өгөх хэрэгтэй. За. Pay attention to the red flags гэдэг хүзэг буруу харж гарч ирсэн байна. За өөрийнхөө red flag-ыг анзаарах хэрэгтэй гэж байна. За тэгээ soulmate, soul connection, partnership, за soul contract тийм. Энэ харилцаа ингээд айгүй гоё юу байж болно. Зөөлөн айгүй гоё тийм хин хиндээ юм дэмтэй тэг айгүй тийм эрүүл гоё байх боломж 100% байгаа. Таны зүгээс болохоор зэрэг өөрөөсөө гаргаад байгаа улаан тугнуудаа анхаарах хэрэгтэй, анзаарах хэрэгтэй. Хин нэгнийг өөрөөхөө байлгах гэж юусоо хичээж болохгүй. Тэр нь таны үр хөвгөд ч үж болно, ээж авч ч үж болно, эхнэр чинь нөхөр чинь байж ч болно. Хинж байлаа гэсэн хин нэгнийг амьдралаасаа хитрхи ингээд базаад агаад тэр энерги тавьж болох хэрэгтэй. Та энийг ил гараадгүй ч үж болно. Гэхдээ энэ хүнд яаж мэдрэгдэх вэ гэхээр зэрэг тэр хөнгүүгээр байхаар л юм сэтгэл санаа муухай байгаа юм шиг тэг ийм байдаг. За маш тодорхой мессежнүүд гарч ирлээ. Хүн хоорондын харилцаа болон ажил карьер бол айгүй тодорхой байсан учраас илүү богинохон байлаа гэж бодож байна. За одоо болохоор зэрэг ерөнхийдөө энэ YouTube дээрх нээлттэй уншлагад басгаад одоо би нэмэлт хэсэг рүү орох гэж байна. За нэмэлт хэсгээр болохоор зэрэг 4-р сард танд орж ирэх сюрпризүүд, за сахиусын мессеж, зөвлөгөө, за тэгээд дээрэс нь болохоор зэрэг болгоомжлох, зайлсхийх зүйлсийг нь харж өгөх болно. За хэрвээ танд энэ уншлага үнэхээр маш сайхан таарсан бол та нэмэлт хэсгийг бас аваад үзэх юм бол өөрт нь хэрэгтэй бас мессежнүүд байж магадгүй. За үгүй гэж бодож байгаа бол бас ерөөсөө санаа зовох хэрэггүй. Subscribe дарж өгөөрэй. Тэр нь одоо маш том дэмжлэг болж өгдөг шүү. За ингээд хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Бүгдээрээ баяртай. За 3-р группийн маань уншлагатай дуртай морил. За 4-р сарын ерөнхий төлөв байдлыг нь эхлээд харж өгнө. За тэгээд тэрний дараа хэдүүлээ ажил карьер болон хүн хоорондын харилцаагаа харнаа. Уншлага руу орохоос өмнө та хэдтэй subscribe дараарай гэж сануулъя. Намайг үздэг хүмүүсийн 50-аас илүү хувь нь subscribe дараагүй байдаг. Тэгээд удахгүй 100k алхаж байгаа болохоор зэрэг subscribe дарж өгч дэмжээрэй please. Баярлалаа. Окей, за. Эхлээд болохоор зэрэг хэдүүлээ 2 Oracle хүзэрлэгээ харъя. За энэ болохоор зэрэг Angel of the Day болон Demon of the Day гэдэг хоёр хүзэр байгаа. За Angel of the Day дээр болохоор зэрэг за энэ сард та хэд нэлээд их байгальд гарах альсал байгальтай ойрхон байх бололтой. Тэр боломжууд нь бас илүү гарч ирнэ. За шинэ магадгүй ургамал гэртээ хөдөлтөж авах юм уу альсвал гэрийн тэжээр амьтдаа илүү их яг тийм гоё чанартай цагийг өнгөрүүлэх юм уу те. За тийм мэдээж уул бас гарах иймэрхүү боломжууд нь нэлээд гоё нээлттэй. Тэгээд энэ нь танд болохоор зэрэг энерги чинь маш сайхан цэнэглэж өгнө гэсэн цэвэршүүлж цэнэглэж өгнө гэсэн мессеж гарч ирж байна. За нөгөөх нь болохоор зэрэг за is there a discord and strife around you. За энэ сард ер нь ямар нэгэн сүүлийн үед нэг л болохгүй байгаадсэн юмныхаа учрыг олох юм шиг байна. Тийм замдчин ингээ хөндлөлцөөд байсан ямар нэгэн бартаа тиймэрхүү юмыг бол 4-р сард яг гаргаж хайж чаднаа. Тэрний учрыг олж чаднаа. Тэгснээрээ болохоор зэрэг цаашдаа тэр зориод байгаа юмнууд руу илүү одоо нээлттэйгээр ямар нэгэн замын бартаагүйгээр ууршилж чаднаа гэсэн юм мессеж гарч ирж байна. Тэгэхээр энэ бол бас нэлээдгүй удаан хугацаанд танд одоо ядрагаа болоод байсан ямар нэгэн зүйл юм шиг байна. За одоо болохоор хэдүүлээ тариа хөз рүү нээж харъя. За тариа хөз рүү нээж харахад Knight of Swords за хурд хүч бол илүү нэмэгдэх нь бол гарцаагүй байгаа харагдаж байна. За тийм байна. За ер нь тэр нь болохоор зэрэг бас хин нэгэнтэй мөргөлдөөд байсан мөргөлдөөн ямар нэгэн байдлаар нэг хин нэгэнтэй ил болон далдаар тэмцэлтэй байсан юм шиг байна. Тэрний маань учир таалагдана гэж гарч ирж байна. За энэ шууд утгаараа ямар нэгэн байдлаар хэрүүл тэмцэл байж болно. Амьдралын чи хин нэгэнтэй одоо хамт ажилладаг эсвэл хамт сурдаг хүн байж болно, гэр бүлийн хүн байж болно. Тэр утгаа ихтер нөхөр, найз, нөхөдтэй тийм хүмүүс ч гэсэн байж болно. Ямар ч байсан хин нэгэнтэй жоохон муудалцаад байсан, учир нь олдохгүй байсан нэг тийм хүнтэйгээ ямар ч байсан энэ харилцааны тэр тэмцлийг байхгүй болгож чадна гэж гарч ирж байна. Тэгэхээр энэ нь заримынх нь хувьд болохоор зэрэг тэр хүнтэй ярилцаад эвлэрэх. За аль эсвэл эсэргээрээ бүр ярилцаад зөвхөн хоёр тишээ болох ямар ч байсан нэг юм энээс бол үр дүн гарна
гэж гарч ирж байна. За тэгснээрээ цаашлаад арай илүү хурдтай хүчтэйгээр одоо хүсэж байгаа зүйлсээ төлөө явж чадна. За 4-р сард хэрвээ биш тэ нэг юм амар ухаантай юм ярьдаг, логик сэтгэлийн өндөртэй за ер нь юм ярианы чадвар маш өндөртэй нэг юм эрэгтэй хүн амьдралд нь гарч ирээд ингээд хам болвол жоохон энэ хүнээс болгоомжлоорой гэсэн мессеж гарч ирж байгаа. Энэ хүн айгуу тийм манипуляц хийдэг хүн байж магадгүй, хүний тархиар сийгааддаг хүн байж магадгүй байгаа харагдаж байна. King of Swords сэлмийн хаан буруу хараад гараад ирэхээр зэрэг айгуу жоохон онцгүй нэрхтэй болчихдог байхгүй, амар манипуляц хийх гэдэг хатуу ширүүн үхтэй мөн дээрээс нь бас эсвэл эсрэгээрээ айгуу тийм юу гэж магадгүй тоомжрогоо ханддаг гэх юм уу, амар тийм кул байгаад байдаг. Нэг юм ерөөсөө ямар ч тийм сонирхол байхгүй байгаа юм шиг. За нэг ийм хүнээс жоохон болгоомжлоод өгөөрэй. Яг одоо ийм хүн амьдралд чинь байгаад байгаа бол ялангуяа хэрвээ романтик харилцаан дээр ингээд танд дуртай юм шиг, дургуйч юм шиг ямар ч юм анхаарал танд хандуулахгүй байгаа хүн байгаа бол энэ хүнээс ер нь зайгаа барьж эхэлснэн дээр сэтгэлээ татсан дээр гэж гарч ирж байна. За тэгээд ингээд танд гэхдээ 4-р сард гарсан гоо амархан байх болно. Яг гэвэл таны өөрөө чинь одоо цензур, өөрөө чинь логик сэтгэлгээ, өөрөө чинь оюун ухаан маш цэлмэг байж чадах учраас нэг ийм хүнээс холбоогоо таслахад альсвал зайгаа барихад бол амархан байж чадна. Тэгэхээр шаардлагатай одоо тэр юунуудыг аягүй сайн авах хэрэгтэй гэсэн үг. Арга хэмжээнүүдийг, алхмуудыг авсан дээр энэ хүнд одоо хилдэг ч юм уу, альсвал зүгээр шууд үйл хөдлөлөөрөө харуулдаг ч юм уу те. Ингээд манипуляц хийгээд байгаа бол тэр манипуляцанд чинь би автахгүй гэдгийг одоо харуулах тий, үйлдэлээр харуулах, альсвал таныг ерөөсө тоохгүй байгаа юм шиг юм зангараад байгаа бол тэрийг яг тэр чигээр нь хүлээж аваад таач гэсэн өөрөө энерги татаж авах тий. Иймэрхүү байдлаар энэ хүндээ харьцах хэрэгтэй гэж харагдаж байна. За астро шоогоо хайж үзье. За материйн урд 12 дугаар гэр. За тэгээд Плуто гарч ирсэн. Тийм. За яг би энэчнээс ингээ харж байгаад байна шүү дээ. 3 дугаар группийн маань 4-р сард хүн хоорондын харилцааг чухал байх юм шиг байна. Бусадтай муудалцаад сөрүүлцүүдсэн тэр хүмүүстэйгээ уулзч чадна. За таныг нэг юм үйл ашоогоод байсан альсвал эсрэгээрээ таныг манипуляц хийгээд амар хатуу ширүүн үг хэлээд байгаа нэг юм эргэтэлэг нэрэгтэй уулзах гэх мэтчлэн иймэрхүү байдлаар өөртөө хэрэггүй болчиход байгаа хүмүүсийг ер нь өөрөөсөө нэлийн агуулгах саруулаад байгаа юм да. Тэнгуутаа ингээд тэр хүмүүсээс ингээд нэг юм учраа олоод тэгээ тэр хүмүүстэй ингээд нэг юм заваараад байсан тэр энергиудыг ингээд байхгүй болгонгуудаа өөр дээрээ анхаарлаа хандуулад гоё агаар магаарт гараад тэгээ өөрөө дээрээ хамаг энерги ингээд цуглуулад тэгээ илүү ухаалаг байгаад илүү цэлмэг оюун ухаантай байгаад за тэгээ цаашдынхаа амьдрал руу илүү ирч хүчтэйгээр дараагийнхаа чаптер руу дараагийнхаа амьдралын мөчлөө рүү явж байгаа харагдаж байна. Тийм нэлээд одоо сэлмийн энерги өндөртэй гэхэлэр зэрэг оюун ухааны түвшинд маш олон өөрчлөлтүүд орох болно. За Плуто гараг болохоор зэрэг өөрөө угаасаа маш том тийм өөрчлөлтүүдийг авчирдаг гараг байдаг. 12 дугаар гэр маань болохоор бидний даалт ухамсарыг ярьж байдаг. За тэгээ матер гарч ирсэн. Матер маань болохоор зэрэг өөрөө айгүй тийм юу байдаг буур суурьтай байдаг гэх юм уу да. Тэгэхээр та хэд маань 4-р сараас ахуулаад ер нь бусадтай харилцаан дээр өөрийгөө хүндлэх тал дээр маш ухаалаг шийдвэрүүдийг гаргаж маш зоригтой алхмуудыг хийхээр харагдаж байна. Тийм ерөнхий төлөв байдал бол иймэрхүү юм гарч ирж байна. За тэгээ хэдүүлээ одоо болохоор ажил карьер за сурдаг хүмүүсийн хувьд сурлага хөдөлмөрөөр харцгаая. За ажил карьерийг нь сурлага хөдөлмөрийг харж өгөхөд бэлэн басан байна. За эхлээд Oracle үзүүлэлтийг хатъя. За Words of Abundance. За эд баялагын үг хэл. За Windfall of Abundance. Вау. Тийм байна. Дахиад сэлмийн нэрэг. 3 дугаар группийн маань 4-р сард их хэмжээний мөнгө олох боломжтой байна заяа. Орлого нэмэгдэх боломжтой. Тэр байтугай суглаанаас мөнгө олж одоо баримтаас мөнгө олж ч юм уу тийм. За тэглээгээд очиод казинодод битмит тавиад яваад өгөө. Ерөөсөө тийм юмыг өгшүүлээгүй шүү. Баримт би цуглааг зүгээр ярьсны ганцхан шалтгаан бол баримт байсан. Бид нарыг хөсөн үсээгүй манай улс бидний ийм суглаа тоглуулдаг байгаа шүү дээ. Тэгээ тэрийг л ярьсан байгаа шүү. Тийм за тэгэхээр ямар ч байсан 4-р сард бол та хэдэд маань мөнгө олох боломж байна. За тэгээд дээрээс нь болохоор зэрэг одоо айгүй өөрөө хөгжтэй бизнес эхлүүлэх эсвэл бизнес эрхэлдэг хүмүүс байгаа бол бизнес нь айгүй амжилттай явах тийм. За заримын хувьд болохоор зэрэг
цалингаа нэмэгдүүлэх. За сурдаг хүүхдүүдийн маань хувьд болохоор зэрэг ээж аваасаа жирийн үесээ илүү их мөнгө авах эсвэл цагийн ажил хийдэг болох гэх мэтчлэн ямар нэгэн аргаар ямар нэгэн сонин аргаар мөнгө ямар ч үс илүү их орж ирэх тэр одоо энерги нь бол маш сайхан нээлттэй байна. Та хэд өөртөө тэрийг манифест хийж байгаа юм байна. За нэг юм нь болохоор зэрэг үг хэл амаа амар сайн анзаарах хэрэгтэй. Найзуудтайгаа ярихдаа яа өстө мөнгө амар мөнгөгүй хэцүү байна, мөнгөгүй хүн ч ингээл нэг амар жоок болгоод ярьдаг шүү дээ. Яхаа үнэтэйтэй байдаг ч гэсэндээ бас яг юу яриад байгаагаа жоохон мэдрэх хэрэгтэй шүү, жоохон амаа мэдэх хэрэгтэй байна. Инфляц амар өндөр байна. За эдийн засгийн уналт гэдэг тэрийг ер нь 4-р сарда жоохон орхиод өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол яг тэрэнд амар их анхаарлаа хандуулаад хахаар яг тэрийг чинь ертөнц өөрт чинь ингээд толтож харуулад байдаг гэх юм уу та. Ярьсан чинь зөв, бодсон чинь зөв гэж харуулад байдаг, батаад байдаг. Тэгэхээр хэдүүлээ ер нь бол бас яг эд мөнгөний тал дээр юу ярьж байгаа тий, ямар жоок хийгээд байгаагаа, ямар одоо мэдээ их үзээд байгаагаа, юу их сонсоод байгаагаа маш сайн анзаарах хэрэгтэй. За тариа хөзрөөний чарын 2-ын аяг бүр орж ирсэн, 2-ын саваа бүр орж ирсэн, 9-ийн аяг зүг орж ирсэн. За жоохон бясалгаад харахад байна шүү дээ. За 2-ын энерги ихтэй байна. 2 4 за тийм 4-р сар маань өөрөө бас айгуу тийм бидний нөгөө нэг суур фундамыг одоо бэлэгцэн юм сар байдаг гэх юм уу да. 4-ийн тооны энерги маань өөрөө тийм байдаг. За та хэд тэр 2 шиг 2-ийн тоо гарч ирсэн. Сүүлийн 2 гэдэг тоог айгуу харж ирсэн байж магадгүй. Тэгвэл одоо бас яг энэ зөв группээ сонгосны чинь илрэл яг энэ мессежийг одоо хүлээж авах нь айгуу зөв байх болно. 2 болон 4 гэдэг тоонууд бас айгүй харж байсан. 24 42 гэх мэт тоонууд танд хамааралтай бол бас яг энэ мессеж айгүй чухал байх болно. За шуудхан хэлэхэд байна шүү дээ те. Хин нэгэнтэй хамтрана гэжсэн тэр хамтрал жоохон нурхаар харагдаж байна. Ажлын хамтрагч, за эсвэл ажлын офисын best friend гэж үүдэг шүү дээ. Office bestie. За сурдаг хүүхдүүдийн маань хувьд ангийн хамгийн сайн найз энэ хүмүүстэйгээ жоохон нэг юм төлөвлөсөн байж байгаа. Тэр төлөвлөгөө нь нурж магадгүй. Эсвэл тэр харилцаа нь өөрөө жоохон дэгэн догон болоод ингэх магадлал байна 4-р сард. Тэгсэн хэрнээ үр дүн нь болохоор зэрэг энэ нь таны талд байх болно. Үр дүн нь болохоор таны талд байх болно. Хичнээн иймэрхүү жоохон онцгүй юм болсон ч гэсэн энэ нь өөрөө одоо нууц ивэл болж таарах болно. Тэгээ танд энэ нь маш их хэмжээний сэтгэл ханамжийг авчрах болно. Сугар гараг буцалттай байгаа. Тэгэнгүүт нөө сугар гараг буцалттай байхаар юу болдог вэ гэхээр зэрэг ийм харилцааны тал дээр, хайрын тал дээр нууц мууцуд илрэх ч юм уу тий. Тиймэрхүү юм бас айгүй болдог. Тэгээ энэ нь таны хувьд яг ажил карьер дээр ч бас ямар нэгэн байдлаар хамааралтай болж таарах шиг байна. За энэ яагаад тэгтээ ингээд амар онцгүй юм болох ч байгаа юм шиг байснаа. Үр дүн нь болохоор зэрэг амар сайн байгаа байхгүй айгүй сонирхолтой. За аль эсвэл шүү дээ заримынх нь хувьд болохоор энэ видеог үзэж байгаа зарим хүмүүсийн хувьд саяхан хин нэгэн ажлын хамтрагчаасаа салсан ч юм уу те нэг тийм юм болж магадгүй. Тэнгууд за би зүгээр шуудхан жоохон муухайгаар хэлэх юм бол хин нэгэн таныг өмнө нь ажлын талбар дээр таныг жоохон ингээд хохирооцсон байсан гэж бодъё заяа. Тэнгууд та 4-р сард энэ хүнийхээ тэр хүнийхээ төлөвлөгөө нь нуруу унаж байгааг харах болно. Тэгээ энэ нь танд амар тийм нэг юм идүүж хүргэсэн нэг тийм сэтгэл ханамжийг авчирна. Нилээн пэти мессеж орч ирлээ. За гэхдээ би 9-ийн аяга дээр нэг тодруулга авъя гэж бодож байна. 9-ийн аяга яагаад хамааралтай байгаа юм болоо? 9-ийн аяга яагаад ингээд ийм жоохон онцгой гэж харагдаад байгаа үйл явдлаас сэтгэл ханамжийг аваад байгаа юм болоо? Тэрэн дээр тодруулга өгнө. Дахиад 1 1 2 гарч ирсэн. За дахиад нэг ганц хөзөр авчих. За энэ үйл явдал маш чухал үйл явдал байна. 3 ширхэг биш 3 хөзрөөс 2 нь том хөзөр гарч ирсэн. Энэ харилцааг тавьж явуулснаар энэ хүнээс эсвэл харилцаагаа тасалснаар энэ нэг ажлын хамтрагчтай хамтрахаа болсноор эсвэл энэ төлөвлөгөө нуруу унснаар танд цоош нэг юм зам гарч ирэх болно, зам нэгдэх болно. Танд амар гоё шин санаа төрн заяа. Тэгэд энээс улбалаад энэ мөнгө төгрөгөө олж авч чадах юм шиг байна. Та удаан хугацаанд мөрөөдөж исэн мөрөөдлөө биелүүлэх боломж чи яг энэ нэг зүйл ингээ нуруу унснаар гарч ирнэ.
За тэгээ энэ нь таныг дараагийн гайхалтай хамтралууд руу дагуулж явах болно гэж байна. Дараагийн чинь хамтрагч болохоор зэрэг одоо ажлын хамтрагч, бизнес хамтрагчтай альсвал ажлын бести, ангийн бести тэгээ тэр хүмүүс нь таныг дараагийнх нь хүндэртэй тэргүй ингээд байж байгаа. Гэхдээ энэ хүнтэй уулзрахын тулд энэ харилцааг заавал угаасаа байхгүй болгох шаардлагатай байсан. За тэгээ энэ шинэ хамтрагч нь болохоор зэрэг тань маш гайхалтай эд баялагч үүдийг нээж өгөхөд аягүй туслах маш өөр өгөөжтэй харилцаа болох болно гэдгийг харуулж байна. За тэгэд энэ нь танд аягүй гоё сэтгэл санааны сэтгэл ханамжтай тиймэрхүүнүүдийг авч явах болно гэдгийг бол харууллаа. Маш сонирхолтой мессеж гарч ирлээ. За одоо хэдүүл болохоор хүн хоорондын харилцаа руу оръё. Миний таамаглаж байгаагаар эсвэл мэдэрч байгаагаар хүн хоорондын харилцаанд бас нэлээд чухал мессежүүд орж ирж магадгүй байгаах. Тэгэхээр одоо хоёлаа гинэ хэдүүлээ хамтдаа харцгаая. За хүн хоорондын харилцаа хүзрүүдэд бэлтээд гаргаад ирлээ. За эхлээд энэ хүзрийг харъя. За энэ дээр эмхтэлэг энерги харагдаж байна. За тэгээд гээд уйлж байгаа юм шиг амар ус энерги ихтэй. Энергийн цэвэршилт, энерги ангаалтын одоо тийм юу надаа гарч ирж байна л да. Энерги нэг юм усан доор байгаа юм шиг, усан дотор байгаа юм шиг гэсэн мэтлээ усан дотор дахиад ус. Тэгээд дахиад нэг юм нүрийн тусгал энэ төр байж магаад өөрийнхөө дотоодтой нэлээд холбогдож байгаа тийм төр зураг энэ юунаас зурагнаас гарч ирж байна. Тэгээд айгүй тийм ариусал ангаалт идгэлт. За мессежийг нь харъя. Сэтгэл хөдлөл бол амьдралын хэрэгтэй бөгөөд маш одоо натурал юм үйл явц юм аа. За гэхдээ зарим тохиолдолд юу гэж чинь одоо бэлгийн мэлмэгийг чинь хаах гэдэг талууд бас байдаг. Юмыг эрүүлэр харж чадхаа болдог. За тэгээд юмыг илүү эрүүлэр тунгалагаар харахын тулд үзий хадгалт болон одоо хин нэгэнд өс хонзон сансан тэр зүйлээ орхин явуулах хэрэгтэй гэсэн мессеж гарч ирсэн байна. За энэ нь таади маань хувьд хамааралтай байж магадгүй хин нэг сэтгэлээсээ тавьж явуулах зүгээр дотооддоо уучлах шаардлагатай байгаа гэж магадгүй ямар ч байсан 4-р сард сэтгэл санааны хувьд тэг хүн хоорондын харилцаан дээр бол ямар нэгэн байдлаар ариусгах, ангаагдах үйл явц бол явагдана гэдгийг энэ хүзэр маань харуулж байна. За одоо би өчтдөө эхлээд тараа хүзрэнүүдээ хармаарна. За 2 сэлбэр орж гарч ирсэн. Хүч бүр орж гарч ирсэн тэгснэ хатан хаан гайхалтай. За тийм ээ манайхан яалтчихгүй 3-р группийн маань 4-р сард хэрэггүй хүмүүсээс өөртөө хамгаалж байна. Өөртөө ч ингээ хэрэггүй болцсон хүмүүс байна заяа. За заримынх нь хувьд энэ романтик харилцаа байж болно. Гэхдээ ихэнх нь хувьд энэ амар тийм найз нөхөд мөхөдтэй холбоотой юм шиг надад санагдаад байна. Тийм мэдрэмж илэрх төрж байна. За тэгээд өөрт нь аль нь таарч байна. Өөртөө таарч байгаа хүлээж аваад таарахгүй байгаа зүгээр хайчиж болдог шүү дээ тийм ээ. За өөрийнхөө хүчийг ерөнхийдөө жоохон мартцсан байсан болол доо хин нэгний иргэшээлт амар автсан байсан юм шиг харагдаж байна. Хин нэгний араас гүйсэн ч юм уу. Тэгээ би та хэдийн хүзрийг холж хахад ерөнхийдөө би ингээд уншлагаа эхлэхдээ ингээд яг хүзэр холж эхэлсэн цагаас ахуулаад ойр хавьд юу болоод байгааг амар анзаардаг байхгүй. Тэгээ миний сэтгэл дотор юу болоод байна мэн гэдгийг анзаардаг гэсэн чинь та хэд дээр шүү дээ. Хейли Бибер, Justin Bieber хоёрын драма амар гарч ирсэн байхгүй наа. Би зүгээр компьютер дээр нэг юм тавьчихсан тэгээ хүзрээ ингээд холиод байж хаад Justin Bieber, Hailey Bieber хоёрын драма. Hailey яаж Justin-ыг араас нь гүйж тэгээ яаж обсесс хийжсэн мэжсэн гэх тийм юм гарч ирээд тэгээд тэгэхээр зэрэг ер нь бол та хэд маань юмсыг арай тунгалагаар харж эхэлнэ. Хүмүүсийг амар тунгалагаар харж эхлэхээр харагдаж байна. 4-р сараас ахуулаад хин нь хин бэ, юу хийгээд яагаад аав вэ гэдгийг амар ойлгомжтой харна. Тэгээд бас дээрэс нь өөрийнхөө зүгээс энэ харилцаануудад ямар үүрэг гүйцэтгэдсэн. Миний хувьд би өөрөө ямар одоо хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг бас нэлээд харсан. Ингэснээрээ өөрийнхөө хүчийг ямарчс эргүүлж аван. За тэгээд эмхтэлэг нэрийг амар гоо сэрэж өгч байна. За хатан хаан хүзэр бол угаасаа та хэд мэднэ. Мэдхүүд нь мэдж байгаа. Мэдгүй хүмүүс бас мэдгүй байгаа л хэлээд үгүй. Эмхтэлэг нэрийг аягүй гоё нэгдэж гарч ирж байна. Надад биш тэ та хэдийг яг 4-р сард ингээд одоо дурслаад хэл гэх юм бол амар гоё хувцас өмссөн. Тэгээд ингээд хэрэгтэй хэрэггүй хүмүүсээс бүгдээрс ингээд хэрэгтэйг авч үлдээд хэрэггүйгээ хайцсан сэтгэл амар гоё амарсан. Тэ нэг юм байгаль дундуур амар гоё юм урт юм хүмүүссэн. Тэг ингээд нэг юм байгальтайгаа нэгдээд амар тийм элбэг дэлбэг амар амгалан тайван байгаа тийм мэдрэмж, тийм дүр зураг надад орж ирээд байгаа байхгүй.
За миний гиз дуурайд энэ уучлаарай жоохон өлсөд ташуугна. За тийм мэдрэмж орж ирж байна. Айгуу гоё мэдрэмж. За тэгээд Oracle үзүүлэлтээр нэлж харъя. Playfulness. За тэгээд karmic харилцаа. Resentment. За letting go. Тийм loving you. Өөрийгөө хайрлсан сар ирж байгаа бололтой. Энэ дунд биш үү тийм ээ, яг яалтчгүй харилцаануудын детокс хийх хүмүүс байна. Тэгээ энэ нь бол таад юм хувьд айгуу чухал мессеж. За би нэмэлт хэсгээрээ энэ дээр чинь нэмэлт мессеж авч өгнө гэж бодож байна. За яг ямар хүмүүсээс холбоогоо таслах газаагаа барих гэдэг гэдгийг харж өгнө гэж бодож байна. За тэгэхээр эхнээс нь ахуулаад яриад явъя. За 2 сарын буруу гарч ирсэн та хэд маань нүдэ боолгуулсан байгаад байсан бол одоо 4-р сараас ахуулаад нүдэ нээж байна. За дахиад 2-ын тоо гарч ирсэн байгааг анзаараарай. 2-ын та хэд маань 4-р сард маш чухал байх болно. 4 сарын 2-4 сарын 22 гэдэг өдрүүд та хэд маань бас чухал онцгой өдрүүд байж магадгүй. За тэгээд 2 сарын буруу гарч ирэхээр бид нар бол өмнө нь харж чадахгүй байсан юмнуудаа хардаг. За өмнө нь шийдэж чадахгүй байсан юмнуудаа шийддэг байгаа. За тэгээд хүч үзээ буруу гарч ирсэн. Өөрийнхөө хүчийг дотоод хүчээ мэдрэх болно. Өөрийнхөө зүгээс би заавал энэ харилцаанд ингээл зовон байх шаардлагагүй. Заавал энэ хүмүүстэй ингээл нэг юм тэмцэлтэн барилтан аль эсвэл ингээл бүр нэг хамаг юм өөрөө золиослон байж энэ хүмүүстэй ингээл хамтдаа байгаад шаардлагагүй гэдгийг амар сайн ухамсарлаж мэдэрнэ. За тэгээ ингэснээрээ болохоор зэрэг та эргээд өөрийнхөө эмгтээлэг шинж чанартай тэр юмнуудыг хүлээж авах болно. За эрэгтэй хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг амьдралд нь маш гайхалтай. Эсвэл эрэгтэйлэг шинж чанар давмгай эрэгтэйлэг нэрхтэй хүмүүсийн маань хувьд бол амьдралд нь маш гайхалтай эмгтэй энерги гарч ирэх болно. Шинээр. За тэгээд юунаас салах гэдэг авъя гэхэлэр зэрэг ер нь бол нэг юм karmic relationship-үүдээс салнаа. Үйл яврын харилцаануудаас сална. Энэ хүмүүс танд маш олон зүйлийг ойлгуулсан. Гэхдээ одоо ерөөхдөө та ойлгох ёстой юм ойлгож аваад дууссан учраас энэ харилцаануудыг артаа орхио зайгаа барихаас нь зайгаа бариад ингэж явах боломжтой болж байна. За тэгээд ингэснээр та өмнө нь дандаа нэг юм амар хүнд энергитэй яваад байсан. Ялангуяа бусадтай харилцахтаа ингээл нэг бол болгоомжнол, нэг бол сэтгэлээр унаал, нэг бол шантраал, нэг бол хартаал, сэрдээл, нэг бол уурлал, уцаарлал, уйлал ингэдэг байсан бол одоо энэ байдал маань нэг юм хөнгөн болж эхэлж байна. Ямарваа нэгэн зүйлийг амар хөнгөнөөр хүлээж авах боломжтой болж байна. Инээлдэх илүү нэг юм хөгжүүлдэх энэ тал дээр ийм харилцаанууд дээр илүү их анхаарлаа хандуулж эхэлнэ. Тэгээд өөрийгөө илүү хайрлах дээр анхаарал энэ дээр яг бүр хэлсэн шүү дээ. Ингээд хин нэг орхиж аваад өөрийгөө хайрлах. Тэгээ энэ энерги рүүгээ шилжин орж ийн. За ингэснээр та бусдаас альва зүйлийг хүлээж авах энерги чинь бас айгүй гоё нэмэгдэж ирнэ. Ер нь бол 2 дугаар групп дээр ч гэсэндээ энэ мессеж гарч ирээд байсан. Гэхдээ high priestess-ээр гарч ирсэн. Та хэд дээр болохоор зэрэг impress-ээр гарч ирж байгаа. За impress-ээр гарч ирж байгаагийн ялгаа нь юу вэ гэхэлэр зэрэг энэ нь дэлхийдээ илүү ойрхон байдаг. Бодит амьдралтай илүү ойрхон байдаг. Одоо жишээлх юм бол эд баялаг нэмэгдэх ч юм уу тиймэрхүү байдлаар. За заримынх нь хувьд бас ямар нэгэн байдлаар шинэ амтан авах заяа. Эсвэл жирэмслэх, эсвэл өөрөөсөө ямар нэгэн байдлаар одоо шинэ харилцааг төрүүлэх. За мөн дээрэс нь ажил карьерийн тал дээр болохоор зэрэг шинэ бизнесийг эхлүүлэх гэдэг ч юм уу энэ хатан хаан хүзэр ялангуяа энэ дээр нөгөө юм жимсэн байгаагаар гарч ирсэн байгаад дүрслэгдсэн байгаад тэгэхээр зэрэг яг нэг юм өөрөөсөө ямар нэг юм төрүүлэх тийм хэмжээний хүч чадалтай, тийм хэмжээний эмгтээлэг эрчимтэй байна гэсэн үг. Болж байна гэсэн үг. За энэ донд жирэмсэн эхчүүд маань үзэж байгаа бол яг одоо нөгөө өөрийнхөө нэг юм жирэмсэн байгааг гоёор мэдэрдэг штэ. Ингээд хүүхдтэй үгүй би жирэмсэн болж үзег болохоор мэдгүй л юм л да. Гэхдээ зүгээр ингээд гаднаас нь харахад ч гэсэндээ ингээд нэг юм жирэмсэн эмгтээчүүд нэг амар ингээд бүр нэг дотроосоо гэрэлтэй байгаа юм шиг харагдал амар үзэсгэлэнтэй харагддаг штэ. Яг тэрийг амар мэдэрч эхлэх болно. Өнгөрсөн хугацаанд болохоор зэрэг жирэмслэлтийнхээ туршид амар сэтгэл санаа савлгаатай байгаад байсан бол одоо яг нэг юм ээж мэдрэмжийг аваад айгуу гоё аз жаргалтай байж чаднаа.
Тэгээ өөрийгөө болон өөр хүүхдүүдээ маш гоё нurture хийгээд тэжээнд итгээд ингээх юм боломж нь нэгдэж гарч ирнэ. Тэгээ ерөөсөө л нэг юм хэрэгтэй хэрэггүй юмнуудаа бүгднийг сайхан цэгцлээд дуусгаад тэгээд яг нэг юм амарч байгаа. Амрахтаа ингээ гоё байгальд гараад амарч байгаа ийм дүр зураг салахгүй байгаа. Тэгээ яг тэр энерги рүү таад маань 4-р сард явж очиж байгаа харагдаж байна. Тэгээд 4-р сарын сүүл гэхэд бас яг энэ энергийг илүү ихээр мэдрэх баха. Наан нь бол бас хийх ажил байгаа харагдаж байна тийм. За энэ маань тэгээ та хэдийн маань хувьд нээлттэй YouTube дээр уншлага маань бол өгөр дуусч байна. Одоо би нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсэг дээр болохоор зэрэг сахиусан мессеж, болгоомжлох зүйлс, таны амьдралд орж ирэх шив шинхэн сюрприз. За тэгээ дээрэс нь би хүн хоорондын харилцаан дээр ямар хүмүүсээс ер нь заагаа барих нь зөв байх вэ гэдгийг бас асууж үзье. За иймэрхүү нэмэлт хэсэг болох нь. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Subscribe дарахаа битгий мартаарай. Хэрвээ нэмэлт авсан бол нэмэлтээр удахгүй болцгоо. Нэмэлт аваагүй бол дараагийн видеоор уулзцаа бүгдээрээ баяртай. За 4-р группийн маань уучлахтаа тавтай морил. За эхлээд хэвлэлээ таад ихэд 4-р сарын ерөнхий төлөв байдлыг харах болно. За хумсгийн төршлөгсөнд гайхаж байгаа бол би өдөрт нэг группийг үзэж байгаа. Тэг чадсанараа арай одоо илүү цэвэрхэн гэх юм уу те өмнөх группүүдийн маань энергийг хоорондоо холилдож чадахгүй юм болж байгаа гэсэн үг. За юуны төрөнд хэдүүлээ Oracle үзрүүдэд харъя. За 4-р сарын ерөнхий төлөв байдлыг харж байгаа тийм ээ. За Demon of the Day болон Angel of the Day гэдэг хоёр үзрээс нэгийг сонгосон байгаа. За эхнийх нь болохоор зэрэг хайр болон хөгжмийн ийм Demon гарч ирсэн байна. За мессеж нь болохоор зэрэг зүрхнийхээ тоцоолол дээр анхаарлаа хандуулад цагаа өрөхгүй байхыг зөвлөж байна гэсэн ийм мессеж өгсөн байна. За энэчнээс бол хоёр мессеж мэдээж яг харагдаж байна. Эхнийх нь болохоор зэрэг хайр болон хөгжим гэхэлэр 4-р сар таадын маань хувьд ер нь сэтгэл хөдлөл өндөртэй, догтлол өндөртэй яг л нэг тийм хаврын нэг тийм догдолсон, гихэлцэн нэг тийм өдрүүд өнгөрдөг штэ. Яг тэрийг бол нэлээ ихээр мэдрэхээр харагдаж байна. Нөгөө талаас болохоор зэрэг хэдүүлээ бас ер нь энэ демоны өөрийг нь харахад ч гэсэндээ ийм жанжин хувцтай тий морьтой ингээ байгааг харж байхад бол нэлээд ийм тооцоолол өндөртэй тий. За хичнээн юм догтлол хайр гэх мэтчлийн зүйлийг мэдэрч байгаа ч гэсэндээ тэрэндээ хит автахгүй хийх ажлуудаа бол нэлээд урагштай хийж чадна гэсэн ийм мессеж бол харагдаж байна надаа. За сахиусан тэнгэрийн хувьд болохоор зэрэг лила хэл гэдэг сахиусан тэнгэр гарч ирсэн байна. 6 далавчтай гартаа гал барьсан. За мессеж нь болохоор зэрэг за одоо таныг хүсэж байгаа хин нэгнийг та бодох болно. За тэр хүний бодолд ч гэсэндээ та байх болно гэсэн. За тэгэхээр ерөнхийдөө шууд хайрын мессеж гарч ирж байгаа харагдаж байна. За гэхдээ энэ нь болохоор зэрэг шууд утгаараа романтик бас байх албагүй. Заримын хувьд бол хин нэгнийг санах, тэр санаж байгаа хүн чинь таныг санах юм байж болно. Энэ нь найз, гэр бүлийн хүн тийм гэр бүлийн гишүүн. За тэр бодгоо тэжээвэр амьдэн ч гэсэндээ байх боломжтой. За ийм хоёр мессеж гарч ирж байна. За тэгээд ихэнх хувьд бол бас романтик хүн байх магадлал өндөр байна. За тарих үзрөө нээхээс өмнө хэдүүлээ астро шогаа хийж үзье. 1-р гэр ихний орд. За тэгээд бархас садгаар гарч ирсэн байна. За 1-р гэр болохоор зэрэг бидний өөрсдөө хувь хүнтэй холбоотой байдаг. Шууд тий одоо өөрийгөө яаж илэрхийлэх вэ? Бусад өөрийгөө яаж илэрхийлэх вэ? За өөрийгөө харах үзэл чинь ямар байх вэ гэх мэтчлэн тий. За тэгээд тэр байтугай одоо гадаад төрхмөрхтэй холбогддог. Яг бидний өөрсдийн хувь хүний бүхэл зүйлийг илэрхийлдэг юм гэр байдаг л астрологийн гэр. Тэгээд энэ дээр бархасад гарч ирж байна гэдэг маань болохоор зэрэг ямар ч байсан та өөрийгөө хувь хүнийхээ зүгээс нэлээд одоо тэлэх юм сар ирж байгаа болол та өөр дээрээ нэлээд төлөрсөн сар байх болно. За тэгээ хувь хүний хөгжил дээрээ нэлээд анхаарсан сар бахаар харагдаж байна. Тэгэхээр илүүтэйгээр ном уншах ч юм уу те ямар нэгэн нийтлэл мэтлэл уншах, ямар нэг юм суралцах, өөрийгөө одоо тэлэх, өргөжүүлэх, хөгжүүлэх байдал дээр нэлээд анхаарсан юм сар болж байгаа харагдаж байна. Хэрвээ та сүүлийн үед энийг аягүй хүсэж исэн бол тэ цаанаасаа нэг юм өөрийнхөө талаар ямар нэгэн зүйлийг өөрчилмөр тэ илүү их ингэж өөрийгөө хөгжүүлмээр санагдаж исэн бол тэрийг яг 4-р сард манифест хийж чадж байгаа харагдаж байна. За тэгээд эхний орс гарч ирсэн гэхэлэр зэрэг тэг ялцчгүй харилцаа холбоотой магадгүй бусдад өөрийгөө илэрхийлэх байдлаа илүү өөрчлөх, тэ илүү яриасаг болох, илүү нийтэж нээлттэй болох бас магадлалтай, бусадтай харилцахтай илүү нээлттэй байж чадна гэж гарч ирж байна.
За одоо болохоор зэрэгдүүлээ. Oracle-ийн тариа үзүүдээ нээж харцгаая. За 7-гийн аяг гарч ирсэн. За сонголт өндөртэй. За King of Pentacles. За ресурс бас өндөртэй байхаарай. За 9-ийн сава гарч ирсэн. За завгүй 4-ийн аяг буруу харж гарч ирсэн. За боломжийг бодлол алдаж өнгөрүүлэхгүй уй тартай байдлаас гарч ирнэ. За тэгээд Seeker of Chalices буюу аяг хүзэр гарч ирсэн. За ус энерги өндөртэй байна. Тийм ялцчихгүй түрүүн энэ билетээр ч гэсэндээ гарч ирээдсэн те хайр болон хөгжим гэдэг догтлол өндөртэй байна гэж ярьж исэн маань тариа хүзэр дээрээс маань бол гарч ирж байна. 3 ширхэг аяг хүзэр гарч ирсэн. 4-р сард бол та тийм маань сэтгэл хөдлөл ерөнхийдөө нэлээд өндөртэй, сэтгэл ханамжийг бас айгүй их авч магадгүй байгаа харагдаж байна. Ер нь амьдралаас тэ өмнө нь жоохон харахгүй өнгөрүүлээд байдгүйсэн жижиг зүйлсээ анзаарч харах, одоотой амьдрахад илүү аятайхан сар болж байгаа харагдаж байна. Тэгээ ерөнхийдөө хүзрүүдэд нийтэд нь харахад бол сөрөг үзэр ерөөсөө гарч ирсэнгүй маш дажгүй сайхан сар болохоор бол харагдаж байна. За тэгэхээр одоо хүзрүүдэд нэгээр нь тайлаад явъя. За 7-гийн аяг гарч ирсэн. Та хэд маань 4-р сард нэлээд сонголт өндөртэй байх болно. Юм дээр одоо 4-р сард та нар маань юун дээр төлөвлөмөр байгаа нэ найз нөхөд дээр ч юм уу одоо хүмүүс дээр харилцаанууд дээр аль эсвэл одоо сая яагаад ч юм бэ шинэ байр ч юм уу шинэ машин хайж байгаа хүмүүсийн хувьд бас ингээд эсвэл зүгээр шинэ хувцас ингээд олох гээд тий одоо үлрэл өөрчлөгдөж байгааг ч хэлгүй үлрэл солигдож байгаатай холбогдуулаад хаврын хувцас хайж байгаа хүмүүс байгаа бол ер нь бол маш гой сонголтууд айгүй өргөн дэлгэр гарч ирэх болно. Та хэдэд олон гой зүйлсээс те сонголт хийх боломж гарч ирэх болно. Тэгээ ер нь бол 7-гийн аяг одоо уламжлалт хүзэр дээр болохоор зарим нь юм одоо могоо загаатай ч юм уу жоохон сөрөг энэ төр байгаад байдаг. Тэрэндээ энэ хүзэр дээр болохоор зэрэг тэр нь ерөөсөө дүрслэгтэйгүй байгаа надад бас сонирхолтой санагдаж байна л да. Тэгэхээр ерөнхийдөө бол ямарваа нэгэн зүйл дээр сонголт хийхэд сонголт маш ариунтай байна л гэж гарч ирээд байна гэсэн үг. За тэгээд Ruler of Pentacles буюу за уламжлалт хүзэр оруулал зоосны хаан гарч ирсэн. 4-р сард биш үү заримынх нь хувьд одоо орлогоо дээшлүүлэх боломж гарч ирж байна. Орлогоо дээшлүүлэх мөнгө төгрөгөө дээшлүүлэх тийм. За санхүүгийн бас тооцоолол энэ төр хийх. Тийм тооцоолол гэж түрүүн яг яриад байсан шүү дээ. Тийм тэгэхээр яг тооцоолол хийхэд бас маш сайхан таатасаар авах болно. Ерөн сүүлийн үед санхүү манхуугаа сайн хөтлөөгүй ч юм уу тиймэрхүү байгаа бол одоо 4-р сард тэрийг бол яг гартаа маш сайхан авч чадна. Мөнгө төгрөг хаашаа яаж ороод байгаа, юунд зарцуулагдаад байгааг жоохон мэдэхгүй байсан бол 4-р сард бол энийг маш гайхалтай өөрөө зохицуулж чадхаар харагдаж байна. За дээрэс нь эрүүл мэнд бас сайжрах магадлалтай. Энерги сайжрах, эрүүл мэнд ер нь ингээд нэг юм бие цаанаасаа арай нэг тийм илүү иш хүчтэй, илүү чадaltaй байж чадхаар харагдаж байна. За тэрийгээ дагаад 4-р сард бол хэдүүлээ нэлээд хөдөлгөөнд орж завгүй байхаар харагдаж байна. 9-ийн саваа гарч ирсэн. Ямар нэгэн зорж байгаа зүйл хийхэд төлөө өөрийнхөө зүгээс нэлээд хичээн чармаалт бол хангалттай сайн гаргаж чадна. За тэгээд ингэснээр өмнө нь нэг юм жоохон гацааны байдалтай ч гэжтэй гацах гэхээс илүү жоохон идэхгүй байсан байж магадгүй. Тэрний шалтгаан нь болохоор зэрэг байгаа зүйлс дээрээ төвлөрөөд те одоо юу надад хэрэгтэй байна, юу нь болохгүй байна, юу нь бол хэрэгтэй байна гэдэг айгүй их дүгнэлт шинжилгээ хийж исэн юм шиг байна. Тэгээ ерөнхийдөө нэг юм түр хазнаад за яг юу болоод байна, яагаад байна гэдгийг ажиглаж исэн байдлаасаа одоо гараад ажиглалтын байдлаасаа гараад одоо үйл хөдлөл авалтын байдал руугаа шилжин орж байгаа харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол 2-3 дугаар сар ч юм уу арай илүү жоохон чимээгүй таны зүгээс нэг амар том өөрчлөлт амьдралдаа оруулаагүй бол одоо 4-р сараас ахуулаад арай илүү дараагийнхаа үе шат руу ингээ алхмаа авч эхэлж байгаа харагдаж байна тийм. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор зэрэг Seeker of Chalices гэдэг аяг хүзэр гарч ирсэн байгаа. За заримынх нь хувьд биш дээ шинэ дурлал бол орж ирж байгаа харагдаж байна. Синглчүүдийн маань хувьд ялангуяа шинэ хайр дурлал орж ирж байгаа харагдаж байна. За сингл биш. За ер нь нэг юм дурлал сонирхоогүй хүмүүсийн хувьд болохоор зэрэг ямар нэгэн байдлаар шинэ ийм мэдрэмжийг авах нэг юм шинэ зүүн сонгоор ямар нэгэн шинэ санаа орж ирэх ч юм уу тий шинэ бүр юм одоо ходоодноос гарч ирж байгаа нэг юм шинэ мэдрэмж орж ирэх болно. За тэр нь айгүй танд
маш шин байх учраас үүнээсээ улбалаад амьдралын чинь чиглэл баг зэрэг өөрчлөгдөж магадгүй харагдаж байна л да. Тийм арай илүү өөр зүйлийг эрэлхийлж эхлэх те арай өөр чиглэл рүү ингээд алхаж эхлэх ийм магадлалтай байна. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү мессежүүд гарч ирсэн. За тэгээд та хэдийхээ хөзрийг ерөнхийдөө ингээд холиод энергийг нь мэдрээд байж хаад надад нэг юм жоохон яарсан мэдрэмж төрөөдөөсөө нэг юм хүлээгээд байгаа ч юм уу эсвэл илүү ямар нэгэн зүйл рүү агах яарад байгаа юм мэдрэмж бас жоохон мэдрэгдээд байсан. Тэгээ тэрийгээ дагаад байна шүү дээ. Айгүй их блокууд орж ирсэн. Яг энэ уншлагыг хийх гээд байж тал би уул ингээд хөзрүүдээ гой холиод бүх юмнуудаа жинтан болгочоод яг видеогоо эхлэх гэтэл засрын хүмүүс орж ирж мөрөөд ингээд нааша цаашаа олоод чимээгтэй болоод ингээд гэсэн. Тэгээ энэ дээр яг хөө би зүгээр нэмэлт яг зүүн сайхангаар орж иж байгаа нэг мессеж өгөхөд ямар нэгэн зүйл рүү их яарах тусам яг тэр хавьда ийм жоохон блок үүсэх гэдэг талууд байгаад байдаг. Тэгэхээр хэдүүлээ ямар нэг юм руу хит их яарах, ямар нэг юм руу адгахаа жоохон 4-р сарда азнах хэрэгтэй. Тэгэхгүй бол улам ингээд янз бүрийн блокуудыг өөртөө татах гэдэг ч магадгүй. Тэгэхээр тэрэн дээр жоохон анхаарч өгөөд аль болох тайван байгаад ямар нэгэн зүйл төр хит их адгаж яарахгүй, хүчлэх гэж үзэхгүй байх хэрэгтэй гэдгийг сануулж байна. За ерөнхийдөө байдал дээр иймэрхүү мессежүүд гарч ирсэн. Одоо хэдүүлээ ажил карьераа харцгаая. За ажил карьер сурлах хөдөлмөр хөзрөө холж байхад биш үү? Ажил карьер дээр юу яасан? Би нэг л Oracle хөзөр авъя гэж бодсон чинь 3 Oracle хөзөр буугаад ирсэн. За тэгээд биш үү? Энэчнээс надад нэг юм анзаарагдаад байна л да. Энэ хоёр ингээм амар гой холбогдчихлоо. Нэг хөзөр маань буруу харж гарч ирсэн юм шиг байна. Тэгээд энэчнээс харж байхад энэ дүр зураглаас ингээ харж байхад та хэд маань биш үү? 4-р сард нэг юм гоё ажлын шин санаа манаа татаж магадгүй. Одоо тэнгэрээс татаж магадгүй гэх юм уу. Ямар ч үсэн тань нэг юм амар гоё шинэ ажлын санаа ч юм уу, бизнесийн санаа ч юм уу орж ирэх магадлал айгүй өндөр. Нөгөө талаас болохоор зэрэг хийж явж исэн юм айгүй гоё өргөлжлүүлж чадна. Тэгээд flow state гэж нэгэд шүү дээ. Ингээд нэг юм гоё урсаад юм хийдэг. Яг тийм энерги рүү шилжиж чадхаар харагдаж байна. Одоо дундаа ингээд нэг юм гацалттай ч юм уу, дундаа нэг юм болохоо болцсон ч юм уу, те эсвэл ингээд хэсэг хугацаанд яах гээд байгааг мэддэхгүй ингээд янз бүр болох биш. Эсвэл ингээд ажил амиргаа уурах биш. Зүгээр яг ингээд за өнөөдөр тийм юм хийн маргааш тэрийг хийн. Өнөөдөр болохоор зэрэг өглөө тэгээд өдөр тэгээд орой ингээд бүх юм ингээд так гэдэг амар гоё үргэлжилж чадхаар харагдаж байна. Яг тийм flow state-ндээ 4-р сард орж чаднаа гэсэн ийм мессеж яг би зүгээр эндээс харчлаа. За одоо ингээ Oracle хөзөр рүү орцгоё. За declutter. За severe vows of poverty гэдэг хөзөр буруу орж гарч ирсэн байна. За тэгээд хүлээн авахд аюулгүй гэсэн мессеж гарч ирж байна. За ажил карьерийн тал дээр хэдүүлээ 4-р сард нэлээд цэвэрлэгээ хийхээр харагдаж байна. За шууд утгаараа одоо офисаа цэвэрлэх ч юм уу, тэг хэрэггүй болсон сурах бичүүдийг хаях, бичиг цаасны хаажлуудыг зэгцлэх. За түрүүн хэдүүлээ яг нөгөө нэг юу гэдээ ярьжсэн шүү дээ. Мөнгө төгрөгөө хянах, тэг мөнгө төгрөгөн дээрээ данс хөтлөг уудсан байсан бол данс хөтлөх, тэг. За тэгээд тиймэрхүү юмнуудаа нэлээд сайн хийж чадна. Тэгснээрээ ерөнхийдөө ингээ ажил карьерийн талбар дээр, тэр сурлах хөдөлмөрийн талбар дээр оюун санаа нь айгүй гоё цэгцтэй болж ирнэ. Тийм. За тэгээд сахиусууд нь 4-р сард нэг айгүй чухал юмыг хөндөж хэлээд байна. За тэр нь юу гэхэлэр зэрэг та хэд маань өмнө нь энийг бас зөндөө олон удаа сонсч байсан байж магадгүй. Нэг юм дутуугийн байдал, тэг дутуугийн мэдрэмжээсээ салахгүй байна. Салахыг хүсэхгүй байна. Энэ нь одоо ямархуу байдлаар илэрч гарч ирэх боломжтой байдаг вэ гэхэлэр жишээлх юм бол энэ ингээд улс орноо нь ерөөсө болохгүй байх тий татврын дарамттай одоо янз бүрийн дарамтууд амар хөгжихгүй байна маань энэ тэрийгээд тэрийг ингээд айгүй их чухалчилж боддог, тэрийг айгүй их ярьдаг, тэрэнд маш их анхаарлаа хандуулдаг. Тэгээ тийм асуудлууд бол угаасаа байгаа нь үнэн. Гэхдээ тэрэнд хитрхи их анхаарлаа хандуулгаад ахаар зэрэг ертөнц яаж ажилтдаг вэ гэхээр таны хамгийн их фокуслж байгаа юмыг яг баталж харуулдаг. Яг тэгвэл та өөрөө ухаантай гигийн юм сүнс байгаа шүү дээ тийм. Тэгэнгүүт ертөнц яг тэрий ч ингээд хүндлээд тийм ээ чиний зөв үнэхээр л ийм юм амар их байгаад байна гэд энийг улам амар их ингээд тодтогож амьдрал дээр нь гаргаж харуулад байдаг талууд байдаг. Тэгээд за санийх бол зүгээр нэг жишээ байсан. За нөгөө талаас болохоор зэрэг одоо найз нөхөдтэйгөө ч юм уу тийм ингээд би ядуу гэдгээрээ ч юм уу эсвэл мөнгөгүй байгаа гэдгээрээ айгүй их тоглоом шоглоом хийж ярьдаг ч юм уу айгүй их
тэрүүгээрээ ингээд найз цуцтайгаа холбогддог ч юм уу те мөнгөгүй ах хэцүү байна энэ гэж яриад инээлтэд те нэг ойлгоод тэрүүгээрээ ингээд би бинтэйгээ амар холбогддог. Энэ байдал эдгээр нь бүгдээрээ ингээд нэг юм би ядуу байх ёстой гэсэн амлалт өгсөн юм шиг тийм юм яваад байгаа байхгүй. Тэгээ тэрнээсээ салахгүй гэж гүрээгээд байгаа харагдаж байна бүр. Энийгээ бүгдийн 70 ухамсараар хийж магадгүй л дээ. Яг өөрөө яг 100% те би тэгээд байгаа юм биш, зүгээр 70 ухамсараар энэ хийгдээд байгаа байж болно. Энэ бас өөрөөр амьдрал дээр ямар байдлаар илэрч болох вэ гэхэлэр зэрэг одоо нэг юм мөнгөгүй хүн айгуу тийм баатарлаг юм шиг хүмүүс бодоод байдаг шүү дээ. Нийгэмд ер нь нэг юм мөнгөгүй байгаа хүмүүс ингээл яа тэ би стомерэ бор зүрхээрэл болгож гин мөнгөгүй байсан ч гэсэндээ амьдрал амттай гэл нэг юм ядуур байдлыг тэг мөнгөгүй байдлыг дутуу байдлыг нэг юм амар романтикаар хараад байдаг нэг юм байддаг. Тэгээ энээсээ салахгүй гэж жоохон үзээд байна. Ягаад вэ гэхэлэр зэрэг яг тэгжээж өөрийнхөө үн цэнийг хүмүүст харуулдаг юм шиг тэгжээж нэг юм гимгүү мэдрэмжийг авдаг ч юм уу тийм юм байгаад байгаа шүү. Энэ дээр 4-р сард нэлээд юм болж магадгүй заяа. Яг ямар үйл явдал болохыг бол би одоо шууд хэлж чадахгүй байна. Гэхдээ энэ нь таны зүгээр ингээд би нэр ингэж байгаа юм байна да. Би нэр яг энэгээр ингээ хүмүүстэй холбогдоод ингэж байгаа юм байна да гэдэг нь айгүй илэрч гарч ирнэ. Тэхийн тулд ямар нэгэн үйл явдал болох магадлалтай. Тэгэхээр тэрийг юу н анзаарч байгаарай. За тэгээ сүүлийн мессеж нь болохоор зэрэг та хүлээн авахд тэгээ хин нэгнээс ямар нэгэн зүйлийг хүлээж авахд аюулгүй гэдэг аахгүй. Тэгэхээр яг бас нэг ямар нэгэн зүйлийг хүлээж авах дээр блок үүссэн байгааг л харуулад байна. Тэгээ энэ бол 4-р сард маш олон хүмүүст юу яаж байгаа яригдж байгаа. 1 2 3 дугаар групп дээр бас яг энэ амар их гарч ирээд байсан. Тэгэхээр ерөнхийдөө коллектив тэр чигээрээ ертөнцийн энерги биднийг хаашаа чиглүүлээд байгаа вэ гэхэлэр зэрэг яг энэ хүлээж авах тал дээр амар блоктой байгаад идэх анзаарья гэж л одоо чиглүүлээд тах шиг байна. Энэ нь ямар хувь байдлаар илэрхийлж гарч ирдэг вэ гэхэлэр зэрэг одоо хүнээс бэлэг авахаараа буцаага тэр хүнд заавал ямар нэгэн бэлэг өгч иж одоо би энэ бараг л өрнөөс мултран гэж бодоод байдаг. Хин нэгнээс юм авахар зэрэг шууд ингээд тэр нь өөр юм шиг тэр нь ямар нэгэн байдлаар нэг юм та өөрөө гим хийсэн юм шиг буцаагаад заавал тэрийг буцаага гаргах хэрэгтэй юм шиг санагдаад байдаг ч юм уу. Тэнгүүд энэний гол асуудал нь юу гэдэг вэ гэхээр зэрэг бид нэр авж байгаа тэр зүйлсээ хүнээс авах гэхээсээ илүү одоо ертөнц бурхнаас авдаг байхгүй юу? Тэгээ танд тэр юмыг өгөөд байгаа хүн нь зүгээр ертөнцийн хүслийг гүйцэлдүүлж байгаа нэг юм мессенжер байдаг тийм. Дундын хүн байдаг гэх юм уу? Тийм юм байдаг. Тэрийг ойлгож ухаарч чадахгүй тэр хүн танд ингээд өөрийнхөө суурсаас өөрийнхөө нөөц болцооноос ингээд юм ингээд илүүчилж гаргаж өгөөд байгаа юм шиг санагдаа тэр хүнд буцааж өгөхгүй ингээд үзээд идэг бас талууд үйж магадгүй. Тэнгууд яадаг вэ гэхээр зэрэг бид нэр бусдаас хайрыг хүлээж авч чадахгүй, бусдаас эд баялаг мөнгө төгрөг бэлэг сэлт хүлээж авч чадахгүй, цаашлаад ертөнцөөсөө энерги хүлээж авч чадахгүй юм байдалд орсон байгаад байдаг. Тэгээ энийгээ бас 4-р сард маш сайн анхаарах хэрэгтэй. Энийг чинь тодтгосон үйл явдлууд бас гарч ирж магадгүй тий. Хин нэгэн танд ингээд юм өгөх гэхээр та тэрийг хүлээж авч чадахгүй байх тий. Эсвэл бүр шууд утгаараа одоо ажил дээрээ цалингаа нэмүүлэхэд хүртэл ийм блоктой бахаар тэр нь гайхалаад идэх байхгүй. За тарих үзрүүдээ нээж харъя. За 10 сава буруу орж гарч ирсэн. 9-ийн зоос гарч ирсэн гайхалтай. За тэгээ 10 аяа. За 2 шиг 10 тоотой хөзөр гарч ирсэн маш сонирхолтой санагдаж байна. Ажил карьерийн хувьд нэг үе шатыг дуусгаж байна 4-р сард. За энэ нь мэдээж хэрэг шууд утгаараа за сургуулаа дүүргэх тэгээс одоо кредитээ бүгд ингэ авч дуусгах гэдэг ч юм уу I don't know. Нэг тиймэрхүү юм байж болно. Одоо авах төгсөлтөө биш. За гэхдээ нэг тиймэрхүү юм заяа. За шууд утгаараа ямар нэгэн ажлыг орхин явах байж болно. Гэхдээ тэрнээс чиглүүлээгээр энэ Oracle үзүүлэлтийг ингээ харахад 4-р группийн маань хувьд шууд утгаараа одоо ямар нэгэн ажлыг дуусгах болгох, тэг прожектыг дуусгах болгох гэхээсээ ямар нэгэн төслийг одоо дуусгах дүүргэх гэхээсээ бүр илүүтэйгээр та дэм маань хувьд мөнгө төгрөгийн талаар одоо боддог байсан тэг ихтгэл үнэмшил янз бүрийн бодлууд тэг ажил карьертай сурлага хөдөлмөртэй холбоотой ямар нэгэн бодлыг дуусгах болгож байна.
ямар нэгэн ихтгэл үнэмшлийг дуусгар болгож байна. Тэгээд тэрнээсээ илүү юм руу одоо явж эхэлэх гэдэг юм гэсэн үг. За тийм байна. Яалтчгүй 4-р сард энэ бүх одоо энергийн ажлыг хийснээсээ улбалаад орлогоо дээшлүүлэх боломж бол хангалттай байна. 9-ийн зоос гарч ирсэн. За энэ бол угаасаа л 9 ширхэг зоос ихэр таадад бас мэдэгдэж байгаа хамгийн том нь 10-ын зоос байдаг. Гэхдээ 10-ын зоос болохоор зэрэг илүү гэр бүл мөл олон хүнийг хамарсан болоод явчихдаг байхгүй. 9-ийн зоос болохоор зэрэг яг хувь хүнийхээ зүгээс ямар нэгэн байдлаар өөрийнхөө зорилгод хүрэхтэй. За жишээлхэн бол би 4-р сард тэдэн сая төгрөг цуглуулна гэж бодсон бол тэрийг хийж чадах байж болно. Нөгөө талаас болохоор зэрэг арай өмнөхөөсөө илүү өндөр зэрэглэлийн ямар нэгэн зүйл худалдаж авах боломжтой болох гэх мэтчлэн иймэрхүү зүйлсийг бас илэрхийлж байдаг. Тэрийгээ дагаад ерөнхийдөө 4-р сард бол орлого нэмэгдэх боломж бол хангалттай сайхан дэлгээтэй өндөр байна. Таны зүгээс одоо авах хэрэгтэй алхмууд авах үлдсэн байна гэсэн үг. За 4-р сард биш тэгээ өгөх гэж байгаа юм шиг хичээдэг үе ерөнхийдөө одоо дуусах тал руугаа хандж байна. Тийм юмны араас ингээл бүр амар их янз бүрийн баахан юм хийгээл те ажил дээрээ жишээлх юм бол өөрийнхөө ажлыг хийгээл ажлынхаа хүмүүсийн ажлыг давхар хийгээл те нэг групп юм төсөл байхад бүүнөрөө хамтдаа хийдэг юм төсөл байхад та хамаг юм хийгээл ингээд идэг байсан энэ үе одоо ерөнхийдөө та хэдийн маань хувьд дуусгар болж байгаа харагдаж байна. Тэгээ 10-ын саваа айгуу тийм сонирхолтой энергитэй хөзөрлөлтөө 10-ын саваа буруу гарч ирэх нь надад 3 дугаартай хатан хаан хөзөр буруу гарч ирсэндээ бас амар ойролцоо санагдаад байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхэлэр зэрэг бусдын болон өөрийнхөө ачааг ингээд нуруунд дээрээ амар үүрцэн яваад энэ хэрэгтэй хэрэггүй амар ачааг үүрцэн яваад байгааг харуулдаг. Тэгээ энэ буруу хараад гараад ирэхээр зэрэг бүр их тэр энергийг бүр юм сөрөг тал руу болгоод өчтөг. Заримдаа өөрийнхөө чимийг хийж хамжихгүй дандаа хүний юм хийгээд яваад байгаа хүн дээр энэ 10-ын саваа буруу харж гарч ирдэг. Тэгээ энийг хідүүлээ одоо ардаа орхиж байгаа харагдаж байна. Тэгээ яагаад ингээд амар их хичээгээд амар юм одоо хүнийж бай, өөрийнж бай ингээл ачаа янз бүрийн хариуцлага иймэрхүү юмнуудыг нуруунд дээр авч яваад байна вэ гэхэлэр зэрэг энэ нь шууд тараа хүний өөрийн үн цэнтэй холбоотой байдаг санагдаад байна надаа. Яагаад вэ гэхэлэр зэрэг бид өөрсдөө л баталж харуулах гэдэг нь гэсэн үг шүү дээ. Би ажлынхантаа сайн ажилчна гэдгийг харуулахын тулд ингээд ажлынхныхаа ажлыг хийж өгөөд байдаг ч юм уу те ангийнхныхаа бие даалтыг нь хийж өгөөд байдаг ч юм уу өөрийнхөө хийсэн юмыг бусдад хуулуулдаг ч юм уу те яг би ийм сайн найз би ийм сайн ажилчин гэдэг байдлаар өөрийгөө баталж харуулах гэдэг гэсэн үг те. Тэгэхээр энийг ерөнхийдөө одоо нас ингээд жоохон анзаараад яа за болио гэдээ ардаа орхиж байгаа энэ саваанууд ерөнхийдөө нуруунаас нь мултран унж байгаа юм байдлаар зүйлэгдэж байна гэсэн. Тэгээд энэ юугийн тоог нь харах юм бол 10-ын тоо маань энэ дээр буруу харчиж байгаа болохоор нэгийн тоо олчиж байгаа байхгүй. Тэгэхээр нэг юм шинэ үе эхэлж байна гэсэн үг. За тэгээд 10-ын аяг болохоор зэрэг зөв харж гарч ирсэн маш гайхалтай. Ягаад гэвэл та хэд маань ямар ч байсан гэсэн энэ дуусгаж байгаа зүйл дээрээ би мэ аягүй их юм сураад авчлаа, аягүй их юмыг ойлгож авлаа, мэдлээ. Одоо цаашдаа би арай өөрөөр байна тий эсвэл авч явах юмнуудаа ингээ авч яваад хаях юмнуудаа ингээ хайнаа гэд сэтгэл ханамж маш өндөр байх болно. Тэгэхээр энэ дунд ялтчгүй ямар нэгэн төслийг дуусгаж байгаа, ямар нэгэн прожектыг дуусгаж байгаа хүмүүс бас байгаа юм шиг байна. Тийм. Тэгээд тэрийг ингээ дуусгаж байгаадаа айгу сэтгэл өндөр тий юу ашгүй нэг юм ингээ нэг үе маань ингээ яг одоо ингээ болчлоо ингээ амар гоё бүх юм ингээ байх хэвээр байрандаа орж байна гэсэн нэг юм сэтгэл ханамж бол маш сайхан мэдрэгдэж байна. Тийм. За ажил карьер сурчлага хөдөлмөрийн хэсэг маань ингээд дуусаж байна. Одоо хэдүүлээ хувь хүний хоорондын харилцаа руугаа орцгоё. За хувь хүн хоорондын харилцаа бүх бүр 25 минут болчих. За хувь хүн хоорондын харилцаан дээр эхлээд хэдүүлээ Oracle хүзрөө сөхөж харъя. За engagement гэдэг хүзэр буруу харж гарч ирсэн байна. За энэ хүзрийг харах юм бол эмэгтэйгийн талаас гал дүрлцээд эрэгтэйгийн талаас гал ерөөсөй байхгүйгаа харагдаж байна. За, мессежэнд болохоор зэрэг романс гэдэг хүзэр гарч ирсэн байна. За. Cupid цааруу дахиад энэ хоёрын хөөрхийн хартаа энэ хоёр шал хоёр өөр хүзэр ахгүй юу? Нэг нь болохоор зэрэг Lovers Oracle гэдэг юм. За, угаасаа харж байгаа шүү дээ. Шал хоёр өөр хүзэр. Тэгмээд энэ хоёр дээр хоёулын дээр нь Cupid цааруу гараад ирчихэж байна. Cupid цааруу гэдэг нь болохоор нөгөө харийн элчийн номсон тий. За шинэ дурлал ямар ч байсан ирж байна. Ялангуяа синглчүүдийн маань хувьд шинэ хайр дурлал ирж байна. Хөрхийн за
Oracle хөзрүүдээ харъя. За 5-ын сэлэн буруу биш зөв харж гарч ирсэн. За тэгээд Seeker of Pentacles. За тэгээд Divine Masculine буруу харж гарч ирсэн байна. За синглчүүдийн маань хувьд болохоор мессеж нь маш ойлгомжтой байна. 4-р сард шинэ хайр дурлалтай очих магадлал маш өндөр юм шүү. За бүр 2-2 хөзрөөр яг нэг адилхан ингээ мессеж гарч ирж байгаа гэдэг бол гайхалтай. За одоо болохоор зэрэг хостой хүмүүс дээрээ харъя. За хостой хүмүүс дээр болохоор зэрэг engagement хүчийг буруу харж гарч ирсэн байгаа даа. Тэгэхээр хосууд хоорондын нэг юм зөвшөлдсөн байсан зүйлс жоохон өөрчлөгдөж магадгүй байгаа харагдаж байна. Тэгээ хоорондоо ингээд зөвшөлдсөн байсан зүйлс өөрчлөгдөд төлөвлөгөө ер нь өөрчлөгдөж магадгүй байгаа харагдаж байна. За төлөвлөгөө өөрчлөгдөж байгаагийн шалтгаан болохоор зэрэг эрэгтэйлэг энергиэс нь жоохон онцгүй энерги мэдрэгдэж байна. Эрэгтэйлэг энерги нь энэ харилцаанд байгаа эрэгтэйлэг энерги нь юу болчих жоохон эрэгтэйлэг шинж чанараа давуулан ашиглаад байгаа гэх юм уу, хардад зэрдээд байгаа ч юм уу, эсвэл жоохон контролдох гээд байгаа нэг юм байж магадгүй. Эсвэргээр эмэгтэйлэг тал нь эмэгтэйлэг байж чадахгүй, эмэгтэй энерги нь жоохон доошоо орсон гэх юм уу, жоохон болохгүй байгаагаас улбалаад эрэгтэйлэг энергиэрээ эрэгтэйлэг энерги ингээд жоохон за шуудхан хэлэх юм бол жоохон бацах гэж үзээд тэрнээс болоод хоёр эрэгтэйлэг энерги хоорондоо мөргөлдөж байгаа юм байдал ажиглагдаад байна. За тэгээд ер нь хостой хүмүүсийн маань хувьд бол яг нэг юм хайраа шинжлэх үе бол 4-р сард ирж байна. Ер нь за би шуудхан хэлэх юм бол хостой хүмүүсийн маань хувьд хоорондоо жоохон муудалцаж байх магадлал байна. Тэгээ энэ нь болохоор зэрэг одоо хосуудын аль нэгнийх нь хатуу ширүү үг. За тэгээд нэгнийг контролдох гэж бацах гэж оролдоод байгаатай маш их холбоотой байгаа юм. Тэгээ энэс болоод та хоёр хамтдаа нэг юм хийн мэн гэж төлөвлөсөн байсан бол тэр төлөвлөгөө маань нурах гээд байгаа байж магадгүй байна шүү. Тэгэхээр энэ дээр маш сайн анхаарч өгөх хэрэгтэй байна. Яг хосууд гэж хэлж чадахгүй, зүгээр харьцаж байгаа, танилцж байгаа одоо хүмүүсийн маань хувьд ч гэсэндээ ялгаагүй яг дараагийнхаа төвшинлөө тэгээ үргэлжлэхээ төвшинлөө орох гэхээр зэрэг таны зүгээс эсвэл нөгөө хүний чинь зүгээс нэгнийг хардах, сэрдэх, контролдох гэж оролдох тэгээ жоохон хатуу ширүү үг хэлэхээс шалтгаалаад энэ байдал цосон байдалд орж магадгүй байна. За жоохон сөрөгдөө мессеж ороод ирлээ. Гэхдээ яг түрүүний одоо төлөв байдал болон ажил карьер ч гэсэндээ амар эерэг байсан. Тэгээд яг 100% бас 10% тэгш юм байна ч гэж бас юу аах вэ. Тэгэхээр хостой хүмүүсийн маань хувьд бол хос дээрээ нэлээд жоохон анхаарлаа хандуулад ялангуяа хэрвээ та бүр удаан хугацааны одоо зөвхөн үерхэл биш гэрлэлт мэрлэлт одоо эхнэр нөхөртэй хүмүүсийн хувьд бол энийг айгүй онцгойлон анхаарч өөрийнхөө хил амыг нэлээд сайн контролдох хэрэгтэй байгаа харагдаж байна. 4-р сард харин тийм ээ энэ сэлэм энерги нэг тийм жоохон эвгүй байгаад байгааг бас түрүүний өмнөх группэдээс бас харсан байхгүй юу? Ер нь нэлээд юм хил ам хурцдах гад байх талтай сар болоод байгаа юм шиг байна. Энэ дээр ямар нэгэн астрологийн бас үйл явдал болж байгаа байж магадгүй, би сайн хэлж мэдэхгүй байна. Бууд гараг марг маань юу болж байгаа юм аа? Бууд гараг маань яхаа одоо буцалтандаа байж байгаа дуусж байгаа штэ уулна. Тэгэхээр гайгүй баймаар. Гэхдээ яг 4-р сарын ихэнх үед ч гэсэндээ будын буцалтын энерги одоо shadow phase буюу сүүдрэн үеийн явж дуусаагүй байна. Тэр үеэр бас хүмүүстэй нөгөө буруу ойлголцох энтергээд иймэрхэн болоод идэг. Тэрнээс үүдэлтэйгээр жоохон хэрүүл тэмцэл ирэх гэж магадгүй. Тэрэн дээр маш сайн анхаарч өгөөрэй. Тэгээ уул нь хүн хоорондын харилцаан дээр би зөвхөн романтик юмыг уншдаггүй. Гэхдээ яалтчгүй энэ удаад бол романтик мессежнууд гарч ирсэн. За дахиад хэлье. Синглчүүдийн маань хувьд бол шинэ дурлалтай очих магадлал маш өндөр. За би энэ дээр нэмэлт хэсэг дээрээ яг ямар хүнтэй очих вэ гэдгийг харж өгье гэж бодож байна. Хостой хүмүүсийн маань хувьд болохоор хостойгоо жоохон муудалцах гэж магадгүй. Тийм учраас аль талаасаа зөөлнөр асуудлыг шийдэх гэж хичээгээрээ. За тэгээ хэрвээ үнэхээр төлөвлөгөөнд өөрчлөлт ороод ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй энэ төр болох юм бол хоорондоо аль болох зөөлхнөр ярилцах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг нэгэндээ нэгнийгээ контролдох гэж үзээд нөгөөтг нь болохоор амар ингээд ширүүн үг хэллэг хэрэглээд ингэх юм бол энэ төлөвлөгөө чинь тэр чигээрээ нуурж унах гадаж магадгүй байна шүү гэдгийг сануулъя. За тэгээд
дөнгөж одоо хостойгоо байгаа хүмүүсийн маань хувьд болохоор хостой болох гээд байгаа тий харьцдаг хүнтэй хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг бас юм уу ялгаагүй энэ байдлуудыг анзаарахгүй бол та хоёр дараагийнхаа түвшин рүү 4-р сард явж чадахгүй байж магадгүй одоо харилцаа жоохон зогсон байдалд орж магадгүй байдалтай байна шүү гэдгийг анхааруулж хэлье. За ингээд ерөнхийдөө YouTube дээрх нээлттэй уншлага маань бол үгээр дуусаж байна. Тэгээд одоо болохоор зэрэг би нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ 1-р болохоор 4-р сард анхаарах зүйлс, булгамжлах зүйлс. За 2-р болохоор зэрэг амьдралд нь цоо шинээр орж ирэх зүйлс. 3-р сахиусын мессеж. За 4-р болохоор зэрэг синглчүүд дээрээ ямар хүнтэй учрах вэ гэдгийг нь харж өгөх болно. За ингээд хэрвээ нэмэлт хэсгийг худалдаж авах гэсэн бол pinned comment буюу хамгийн ихний коммент зөвлөлтөөс холбоосоор ороод зааврын дагаа худалдан авалтаа хийгээд шууд видеогоо хүлээж авч үзэх боломжтой. За тэгээ нэмэлт авсан ч байгаагүй ч бай энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Subscribe дарж өгөөрэй please. Намайг үздэг хүмүүсийн 50%-аас илүү нь subscribe дараагүй байт юм билээ. Тэгэхээр хэрвээ та намайг үздэг мөртлөө subscribe дарахаа мартсан байх юм бол дарж өгөөрэй. Удахгүй 100k авах гэдэг шүү. За ингээд бүгдэнд нь томоос амжилттай хүсье. Дараагийнхаа видео оруулсаа бүгдээрээ баяр таа.